За сайн байцгаана үзэгчдээ. Манай Mic Up Friends подкастын 3 дахь дугаар үгээр эхэлж байна. За юу байцгаана залуусаа. Сайхан. Сайн байцгаана залуусаа. Хай. Энэ 7 хоног ажил төрөл. Энэ 7 ажил амар ихтэй байлаа. Айгүй их ядарлаа. Айгүй их ажилтай жоохон. Нийл ачаал ихтэй 7 хоног байна. Ер нь бол. Миний хувьд яг тайлан маланга өгөөд дуусга жоохон ажил муурч эхэлж байгаа 7 хоног байлаа. Сар дуусч байгаа юм шүү дээ. Тий. Багч 15 дараагийн нөгөө юу репорт нь 21-нд өнөөдөр өгсөд байт. Дедлайнууд нь өгцөн үү? За амжилттай. Окей. За тэгээд манай подкаст өмнөх дугаараас эхлээд өнгөрсөн 7 хоногоос эхлээд Apple Podcast, Spotify, YouTube подкастын одоо орж болох бүхэл сувгуудаар апплод хийгдэж байгаа. Тэгээ хэрвээ та зөвхөн Apple Podcast-аар сонсмоор байх юм бол бас бидний нэрийг бичээд Mic Up Friends гэдэг үзэх юм бол гарч ирнэ. Тэгээ өмнөх 2 дугаар орцсон байгаа. Тэгээ энэ дугаар ч гэсэн бас Яг магадгүй нөгөө машины байрангаа зүгээр нэг сонсч маасаа. Тэ нэг сонсох юм болтгүй байх шүү дээ ч юм уу. Магадгүй тий сонсох зэрэг. Like, share, subscribe гэдэг ааштай. Subscribe. Хамгийн гол нь subscribe. За та хоёр сэтгэл хөдлөл юу хэр байна? Одоо энэ 7 хоногоос эхлээд Формула энэ жилийн сүүлийн 3 уралдаан. Англиар бол triple header гэдэг тий. Дунд нь ямар ч завсарлага авахгүй 3-7 Одоо эн чинь 3 дахь удаага юм бол 7 хоног ямар байхгүй юу? байхгүй. 3-1-1 7 хоногийн цааш. Шууд заа. Тэгээ эн чинь 3 дахь удаага юм болж байгаа юм байна. Тэгээ эхнийх дээр нь юу яагаад Red Bull ч алсан. Дараагийнх дээр нь McLaren алсан. Одоо тэгээд 3 дахь удаага хиннэ гэдэг харах юм байна. Ferrari ерөөс алж байгаа юу? Манайх ч яах тий. Нэг хурдан юутай юун дээрэл Монца тэгээ Сингапур ингээд тэд дээр л сайн болохоос яг нэг юм дараасан яг манай таарсан 3 юу дараалж байхгүй учраас яг алах юм болж таа. За тэгээд энэ юуны талаар би зүгээр хэдийн юм бичсэн хэдэн факт. Яг одоо болох ч байгаа Las Vegas Grand Prix. Тэг яг би зүгээр хэлээд явчид хоёр тэгээд араас нь бас дурдмаар байгаа ч юм уу те сонирхолтой юм байвал. За Las Vegas-ийн Grand Prix нь болохоор Формула 1 календард бол ер нь хамгийн залуу циркутээр орж ирээд хамгийн ер нь шинээр орж ирсэн зам. Тэгээд өнгөрсөн жил ганцхан уралдаан хийсэн. Тим түүхтэй. Тэгээд яг бүр ухаад үзэх юм бол 1982 оноос бол Caesar Palace-ийн Grand Prix гэж бас уралдаан болдог байсан юм. Яг энэ зам дээр биш ч гэсэн Las Vegas-д бол тийм үү. Формула 1 юм уу те? Тий. Тэгээд зам нь болохоор 6.2 км-ийн урттай. Тэгээд ерөнхийдөө 50 тойрог уралдана. Тэгээд яг шинээр нэмэгдсэн замуудтай адилханаар нэг айгүй өндөр хурдтай замуудын нэгт орд юм. Тэгээд шулуун зам нь 2.1 хэдэн км шулуун замтай. Тэгээд тэрэн дээрээ ингээд максимум спид гудамжны замуудаас ер нь хамгийн өндөр хурдыг үзүүлдэг гинэ. Тэгээд бас нэг юм оройн уралдаан болно. Тэгээд оройн уралдаан болохоор нөгөө нэг хүүтэн цаг агаартай. Тийм болохоор тэгэхээр багууд бас нөгөө нэг яг машин яг нөгөө нэг хамгийн хурдан машин гэдгээрээ байхгүй жиж магадгүй. Хүүтэн цаг агаард аль машин хамгийн сайн ажиллах вэ гэдгээс Дугуйгаа хин сайн халах тэрнээс болно гинэ. За иймэрхүү. Тэгээ өнгөрсөн жил тагаа. Юу ч ойлцсон. Яг нэмээд юу хэлэх гээд Red Bull юу юм бэлээ? 4 гэсэн тоотой футбол граундд бэлтцсэн юм бэл. Ер нь бол авчих واخ гэсэн айгуу өвдөө. Энэ шууд Las Vegas дээр үү? Тий, Las Vegas дээр. Тэгээд хиний Helmut-ийн ярьцлага байсан. Нөгөө Red Bull-ийн консалтант шүү дээ. Ярьцлага авч яасан чинь Max-ийн нэг менежерийн багажинд угаасаа футболтод билээ. Тэгээ ярьцсан. Цэг компьютер дээр эхэлсэн байгаа юм биш үү? Тэгээ ер нь баяр бол эхэлсэн байна тий. Нэг манийн байрлал бах виски орж ийн гэдэг шиг. Сонгуулийн дүн гараг баг. Дээрс нь одоо нэг яг Las Vegas тойрогоо ярих юм бол юу гам? Нийт 16 билүү тойрогтой. Гэхдээ тэр нь яг тойрог хэмжээтэй нь бол яг 5. Бос нь бол зүгээр нэг хайлт ингээл мөрөө эргэлтэн нөө. Эргэлтэн. Яг үндсэн ер нь том 5 эргэлттэй.
Тэгээд 5 эргэлтүүд нь тавал айгу удаа эргэлт. Тэгээд шулуун ихтэй. Тэгэхээр яг уу манай Ferrari дэшигтэй. Уус наач эцсийн хурд нэг хамгийн өндөр нэстэй. Тэгээд юу яасан бэлээ? Нөгөө нэг Brembo гэдэг брейк хийдэг, тормоз хийдэг компани. Тэр ингээ юу болгон дээр юу гаргадаг. Нөгөө нэг статистик юм уу да. Тэгээд 14 дахь тойрог дээр 329 км/цаг хүртэл хурдлаад 95 км/цаг хүртэл одоо удаа ширтлээ. Тэнгүүт энэ нэг 2.5 секундын дотор. Тэгээд нийт 130 метрийн дотор ерөөсөө энэ хурд тасагддаг. Тэгээд нисгчнэр 4.4 G-м. Тэгээд торомсныхаа одоо педалыг гიშгэд 140 кг хэрэгтэй. За энэ тойрог байна. За. Тэр хэлсэн шүү дээ нөгөө нэг орой учраас градус баг 10 хүртэл унана. Тэгээ ихлээр нөгөө дууга халах хэцүү болно. Одоо нөгөө юунд тааруулдаг гэсэн болж шүү дээ. Хэрэгтэй нөгөө нэг юм дээр температур, ажиллагааны температур. Тэнгүүд шулуун ихтэй учраас халж исэн дууга торомсоо буцаа хөрчдөг. Тэгэхээр бас айгүй нэг ер нь хамгийн урд явж байгаа машин цаг хэцүү юм биш үү? Тийм ер нь бол ингээл хурдан хөрнөл гэсэн үг. Тийм. Тэгэхээр нэг брейк дугуй могоор ингээд угаасаа нэг хурдж явах хөрөөд тэгээ эргээгээр нөгөө жоохон эффект нь. Тэгэхээр ер нь бол бохор агаарт нь явсан ч юм л ашигтай байх юм биш үү? Яг бохор агаарт явал тэгэл дуу ч бас сэлэгдэж штэ. Тэгэхээр яг гоо тэгэл багууд янз бүрэл үдчихэл байгаа байна тийм. Тэгээд бас нэг юу Лас Вегас бол яг түрүүн дугаар дээр тулгаа байсан шүү дээ. Ингээд Liberty Media өөрсдөө промот хийгээд явдаг ганц Grand Prix. Тэгээ билет нь $1 сая хүрч байгаа. Зүгээр нэг hospitality буюу нөгөө нэг бүх юм нь VIP hall mall юм те үздэг аз тэр $1 сая хүрч байгаа. Дөрвөн юм лээ тийм л ч тань зүгцээ. Paddock VIP юу жилээ гээд дөрвөлнгийн дандаа санджигнуулаа. Энэ жилээр нарай амтсангүй үзгээд. Тэгсэн. Тэгээ түрүүсэн нэг хайгуу урт шулуун ихтэй тэгээд 4-р тойрог 13-р тойрог дээр юутай. DRS ажиллана. Тэгээд DRS-үүд нь 100-аас нэг 90 метрийн наан activation нэг цагаа хэмжээд 1 секунд дотор байна уу. Тэгээд 4-р тойрог өнгөрөөд 13-р тойрог хурдж эхлэхээр. Нэг ийм трак байна. DRS нь лхээр бас энэ дээрээс хэлчихгүй мэдгүй юм шиг байна тий. DRS нь болохоор урд яваа машинаас 1 секунд доторх одоо хугацааны зайд хоцролттой явж явах юм бол артлын эслэг цэцгч нь ингэж нээгдэж илүү хурдтай явж байгаа. Салхи одоо салхины эсэргүүцэл багасч илүү хурдан явах боломжтой. Тэрийг DRS гэж хэлж байгаа шүү. Drag reduction system. Тий. DRS-ыг яагаад нэвтрүүлсэн бэ гэхээр одоо нэг уртлын машинаас гарч байгаа агаар айгу одоо хиллэгээр бол бохор гэж ярьдаг. Тэрэнд явж байгаа машин хурдан авах айгу хэцүү. Одоо аэродинамикийн хувьд ингээд өөрт нь айгу одоо садаа болдог юм да. Тийм учраас ард явж байгаа машинд нь жоохон давуу ирэх олох зорилгоор DRS гэдэг юм гинээс. Гүйцэтгэд хэцүү болчихсон тийм. Тийм гүйцэтгэж ерөөсөө эргэлтэн дээр нөгөө грип багасчаад байгаа шүү дээ. Одоо нөгөө машины чинь цэвэр агаартай явж байхад доошоо шахаад дугуйн гаццаад байх юм бол хурдан эргэжээд байгаа. Тэгвэл булан эргэлтэн дээр хараас нь дагаад орохоор яг өөдөөс нь бүх агаар ирэхгүй ингээд бохор агаар хамаагүй агаар ирэхээр грип нь багасаад булангаас яг гой гарч чадахгүй. Тэгээ булангаас яг гой дагаж гарч чадахгүй болохоор хаад дөрүүлж чадахгүй. Тэгээд ард нь тийм бил. За өөр өнгөрсөн жил Max дөрүүлсэн. Төрүүлж угаасаа Max ч одоо тэгээд харж байна. Адилж одоо тэгэл ганц авсан сайн суусан ингээд нэр. Бас тийм тэрэн дээр чинь Red Bull бүр байхгүй болоо шүү дээ. Сингапур дээр ч юм уу алга болсон шүү дээ. Тэгэж нэг азар. Тэгээ би нэг юм харсан чинь бас энэ Piastri өнгөрсөн жил буул авсан. Тэгэж гарч сая Leclerc гэсэн. Тийм ээ. Тэг буруу харсан юм бах та. Тэрийг харснаа би бас энэ жил нөгөө таамагтай. Батсан чи буруу юм хараад харсан байл. За тийм уралдаан болох нэ.
Тэгээ би сая ингэж бодлоо. Одоо ингээд хэдүүлээ юу хийх гэдэг нь шүү дээ. Одоо Лас Вегас дээр таамаг хийх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр ер нь ингээд уралдаан болон хэдүүлээ таамаг хийгээд өөрсөндөөс оноо. Яаж оноо хөхлөөр их 10 ингээд юу гэж ихсан. Тэгээд чиний одоо таамагснаас хэр зөрснөөс хамгаалаад нөө нэг Гран При дээр өгдөг оноо аав. Чи одоо яг ингээд макс 1-т орно ингээ макс 1-т орчих юм бол 25 оноо. Тэнгүүт Норрисыг 2 тэгээд Норрис 3-т орчих юм бол чиний тэр хоёрын чинь зөрүү чинь нэг байрны зөрүү учраас 18 оноо. Гэхдээ тэр подиумын 3-аа тааж байгаа тэгээ яах юм? Гэхдээ яг одоо ганц подиумын 3-аар хязгаарлагдахгүйгээр ингээ нийт 10 яриг. Тэгэхээр нэг одоо юу гэдэг ихний 10-ын бүгдийн зөв таачих юм бол 250 оноо авах нь шүү. Тийм шууд 250 авах. Окей. Тэгээд нэг хэлсэн үнээс нь одоо хэр зөрснөөс нь дээш доош хэр зөрснөөс нь дээш доош юм шүү дээ. Хэр зөрснөөс нь шалтгаалаад онооныхын зөрүү өгөх юм байна. За окей. За тэгвэл prediction байгаа юу яа зөвхөө. За тэгээ. 4К-гаар одоо prediction чи хадгалж хэлж байгаа дараа нь. Яг энэ удирдалтаа ингээ 3хан юугаар явж үзье те. Тэгээ яг хин урд ханаар. Хин мэрэгэн бөөдий гэдэг. Вангавэ гэдэг үзье. Яг юу өөрчлөлт нэг бас бет тавьж үзчихсэн үү? Би юун дээр тавьж үзсэн шүү дээ. Хүлэнбүг Dota 2 дээр тавьж үзсэн. Би хөлбөмбөг тавьж үзсэн. Би бас хөлбөмбөг сакс дээр л тавьж үзсэн. Яг өдөр л уршлагтай л юм байна. Бидтэй шалахгүй жоохон мөнгөөр л. Тэмээ. Ер нь бет бол юу шүү. Илүү байгаа боломж мөнгө тавь штэ. Зүгээр л зугаацах зорилгоор мөнгө олох зорилгоороос тавьж болох санаач да. Маш аюултай шүү. Би ер нь өчигдөр яг надад юм бодлоо орж ирсэн. Одоо ингээл подкаст хийгээл яйсан чинь нэг бетний ингээл юу ингээл тэгэл ороод ирэл нэг x ороод one win гээд мөнгө өгье гэдэг яах вэ гэл амар хөнгөө даанч бетний сайт гээл. Тэгээ одоо мөнгөөр тодтолтгоо гэж бодсноо. За ер нь орж ирэхгүй л ахaltaа гэ. Орж ин ч юу ах вэ? Бид нэг энтгэж гэж юу ах вэ гэдэг юм орж ирсэн. За хин эхлэмээр байна. Юг. За ерөөсөө тэгж эхэлтэй. Тэгж нэ. Одоо тамгач хэлж. За би Пол Ландо гэж бодсон. Яг Ландо угаасаа одоо сэтгэл санаа нь ингээд тайвшраа. За одоо угаасаа авраг болохоос өнгөрсөн ингээд одоо нэг жоох эргэж ирэх байх гэж бодсон. Тэгээ подиум дээр болохоор Piastri дөрүүлнэ. Leclerc 2-т орно. Ландо 3-т орно. Максиг бол доор ничиж байгаа тийм. За. Одоо ер нь бүгд л ер нь тавирцсан баг. Тэгэл яг машиныхаа л хурдаар гэж би бол дотор бодоод байгаа. Тэгээ битүүмөр гэдэг дээр нь Piastri гэсэн. Угаасаа тэгээд төрүүлчүүл тэгээд битүүмөр. Ер нь бол Ландо төрүүл одоо Макларны одоо нэгдүгээр нисгч гэдгээр нь одоо Ландо тэгээ Piastri сүүлийн үед нэг олигтой нэг үрдүн их үзүүлээгүй шүү дээ. Тийм болохоор Piastri гээд илүү хичээж магадгүй. Тэгээд би бас нэг мэдээ уншсан юм аа. Тэрийг бас бодоо. Тэр нэг Пол гэдэг дөрөвнийх бас бодог та. За ер нь Piastri юм байна. Тэгээд юун дээр нөгөөх нь англиар болохоор энийг юу гэдэг вэ? Битүүмөрөө чинь Dark Horse гэдэг чинь англиар. Тэг зарим хүмүүс болохоор White Donkey. Одоо эсрэг нь одоо за удаан юм байна л да тий. Тэгээ би монголоор одоо тэрийг юу гэж хэлэх вэ? White Donkey гэдэг. Тэгээ битүү морийнхоо эсрэг гэхээр одоо битүүгийн эсрэг нь нээлттэй илжиг. Нээлттэй илжиг. Ойлгомжтой илжиг. Тэгээ нээлттэй илжиг төрөлд нь болохоор би баг оруулсан яг нэг нисгч оруулаг. Альпин энэ жоохон чит. Альпин угаасаа ингээд өнгөрсөн уралдааг 2 бодим авсан шүү дээ. Тэгээ угаасаа одоо хоошоо гонно шүү дээ. Тэр нь тэгээд ийм сайн баг одоо ингэж хоошоо орох гэж дараа нь ярихсан. Үнэн дөрхөндөө боцсолоо. Тэгээд тэр нөгөө hot take гэдэг дээр нь юу гэсэн. Макс энэ уралдаанаар авраг болохгүй. Энэ уралдааны дараа авраг болохгүй. Айгу баг чанс дээ юу нэ. Гэхдээ үгүй яг Норрисын урд орчилт тэгээд л шүү дээ авраг л шүү дээ. Харин үгүй авраг болох айгу өндөр магадaltaй шүү дээ. Авраг болохгүй байхаар нь айгу баг магадлал шүү дээ энэ уралдаан. Тэрийг тэр болно гэж л таамаглаж. За. Минийхэр Пол болохоор нэр ингээс яг юу баха. Гэтэ Leclerc баха. Charles Leclerc. За. Подиум болохоор
Leclerc, Piastri, Sainz. Окей. Max бол Ландо байхгүй. байхгүй. Max ч байхгүй. Миний бодлоор юу одоо энэ уралдаан дээр Red Bull нэгс оролдохгүй байх. Яг л цагаагаар ялж байлт руу хэлсэн хөдөн байх учраас. Юунд Red Bull чи илүү халуун байвал илүү ашигтай дулаахан байл ашигтай бод арай жоохон сэрүүхэн цаа оролцдохгүй байхгүй. Тэгэхээр яг миний бодлоор бол Red Bull нэгс оролдохгүй байх. Өсрөл заавар бол Max 4 дууралаар бол орох. Битүү морин болохоор миний бодлоор юу юм бэлээ? Зөв Колопинто арай илүү урагшаа болтгоо. Скол авсан ч юм уу. Тэрийг тэгж бодож байна. За хайл нэг оноо аавна гэж. оноо. Лавсан. Окей. RB. Муу уралдаан болохоор миний бодлоор зүгээр одоо цагаан илж ин Хамилтон л баг. Окей. Тэрч баг л тодорхой. Наач чиг биш байлаа гэж хайцсан биш. Баг нь хайцсан манай хүн ч өөрөө за цэцэгээ бэтсэн. Дараа жил иртгэх явъя гэж. Хурдан явъя зүгээр. За. Өөрөөлаа. Хамгийн сүүлийнх нь нөгөө галзуу нэг одоо hot take. Ер нь болох магадлал хамгийн бага гэхдээ яг хамгийн бага жоо. хэлээд үзье. Joe Q3 дор. Joe Q1-т гарах орохгүй. Norris Max 2 DNF. Окей. Окей. За. За миний хувьд за яг би бол Leclerc-ийг хатаа саналж байна. Leclerc нь пол авчих واخа. Ойрд пол авсангүй шүү дээ. Тийм шүү дээ. Пол мастер ч одоо пол авсангүй. Нилээ олон бодчихлаа. Бас гудамжны зам дээр угаасаа сайн яадаг. Тэгээд за подиум бол манай онцс тэгээд юу штэ барьцгүй штэ бас. Яаж ч юм уу. Тэгэл болоо. Нэгээр их пол аваад тэгээд сэтгэлэн таашраал тэгэл 2-2-т ороод. За яг би юу гэж бодож байна. Манайхын явц дабл подиум авчих واخа. Зөвхөн нөгөө талд нь хэн байх вэ гэдэг. Яг Piastri байх уу, Norris байх уу зүгээр одоо нэгэнт хэрвээ Max хойно байх юм бол мэдээж McLaren бол бахаал switch хийх л баг л да. Piastri бол за ард орчих гээл. Тэгэхээр баг Leclerc, Norris, Sainz л гэж л таайда. Окей. За юун дээр болохоор битүү дээр бол би бол Albon гэж бодож байна. Williams хурдан шулуунтай зам дээр юусэн. Тэгээ сая чин 2-3 ч юу нэлээд эвдрэлт ер нь уралцсангүй шүү дээ. Нэлээд шартаа үзэх байна. Машин ч угаасаа юун дээр таардаг. Зам таардаг тийм гоё болох байна. За илжигч одоо хийм битээ. Тэгээд нөгөө нэг надад бол юу л орж ирсэн шүү дээ. Нөгөө нэг Сунода тэгэл том ярьчаа тэгэл аваар хийгээл. Хануур. Би бол Максын одоо ингээл deserved ингээл юу Red Bull-д орох хэрэгтэй гэл ярьчаал тэгэл өөрөө ингээл яг уралдаан дээр аваар хийгээл ингээл DNF хийгээд. Нэг хүмүүс инженерээ загнаал тий. Хараалаа усгаал тэгээ. Би тэгээд Сунода ямар ч гэсэн DNF болох байхаа. Окей. Сүүлийнх. За тэгээд hot take нь одоо юу юм битээ. Нэг ч хүн DNF болохгүй гэсэн. Дөрөвтэйгээ зөрчилтэй шүү. Аль манай юу л яхах л та. Энэ Alpine юу яаж магадгүй л. Хоёулаа оноо моноор орж ирж магадгүй. Окей. Энэ хүүтэн юм дээр жоохон машин сайн явдаг. Яг дабл оноо авч магадгүй л. Хоёулаа бүрийг эсрэг болчихж байгаа шүү. Би өөр Alpine-ыг 19 сард орно гэж. Оноо авна гэж. За. Нотлон ч ер нь энэ гайгүй явчаа даралт 5-6 тавьчих хэвээр. Нотлон ч бас гэхдээ гайгүй байсан ба midfield юм. Ингээ хоорондоо мөргөлдөө нэрч хоёр байхгүй. Сайн хоёр багш. Энэ хоёр чинь тэгтээ юу юм бэл шүү дээ. Бүр юу бахта Францд угаасаа хамт оруулчихсан. Угаасаа би энэ дургүйсэн. Харин тэгээд нэг бас нэг аваар болсон юм билэ. Тэгэл тэрнээсээ ширээс яах. Уул ингээ бест байсан. За. Хооронд ярих алц. Тэгээ ярих юм байлаа. Тэгж жагаад ингээ одоо нэг багт том болчиход орж. Тэгээ яг нөгөө сурвалжлагч анх асуугаадс. Тийм. Хүүхдээ.
Өө бид нар одоо том болсон. Professional. Тэгсэн мөртлөө цааваараа ингэж явуулсан. Зуцлаа шүү дээ. Хоорондоо яа. Жид яг 2 Франц те. Харин. 2 Франц. Окей. За тэгвэл оноогоос гуруулаа дараа нь ярьчээ. Тэгж байгаа дараагийн дугаар яг 10-аар хэдүүлээ жигсааж байгаа тэгээ яг үнсээ тий. Хөтөлж үзье. За дараагийн болон fast feed одоо юу гэмдэ. Түргэн би бас Монгол нэр өгөх гээд болно да. Энэ болохоор ингээл энэ 7 хоног болоод өнгөрсөн мэдээг пар гээл зүгээр мэдээлэл өгөх зорилгоор яриад. Тэндээс чухал юм байвал дараа нь гуруулаа. Блиц гэдэг шиг тий. Пап. Тэгээд түргэн хэл би нэг нэр бодвол түргэний машин шиг янз бүр түргэн урсгал голын усаас дэв юмнууд орж ирлээ. Яарс нэрийг бол дараа өгчээ заяа. За миний олж ирсэн 7 мэдээ нь болохоор за Yuki Tsunoda Las Vegas-ийн Grand Prix-д орох гээд онгоцноосоо буугаад пассворд контрол дээр асуудалд оржээ. Тэгээд пассворд контролын хүн болохоор Tsunoda-г Формула 1-ийн нисгэгч гэдэгт итгээгүй. Тэгээд нэг өөр өөрөөлөө дагуулж ороод 2-3 цаг саатуулсныхаа дараа за гэд явуулсан байна. Тэгээд Tsunoda бол багийнхантайгаа хамт нисээгүй зөвхөн физио гэдэг нөгөө биеийг нь хариуцдаг хүнтэй явж исэн. Тэгээд тэр өрөөнд дотроос гадагшаа утсаар ярихын зөвшөөрөхгүй. Тэгээ хин гэдгээ ингээд өөрөө асуулт асууж нотлохоос өөр аргагүй. Тэгээ хамт явж байгаа хүний ч гэсэн оруулахгүй тийм байдалд орсон байна. Тэгээ Tsunoda хэлэхдээ яг уу би яг Формула 1-ийн нисгэгчийг хувцлаагүй, унтлагын хувцтайгаа явж байсан л та. Тэгтээ бас арайчтай гэсэн юм хэлсэн байна. За хоёр дахь нь Оскар Пиастри нэг мэдээний сайт ярьслаа өгсөн байна. Тэр нь ихлээр юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар хоорондоо ярилцсан. Тэгээд ер нь нөхцөл байдал одоо угаасаа Ландо дөрвөлгийн цаагаараа тэгж хэлээд байгаа. Дөрвөлг нь нэгэн тодорхой биш. Бараг л боломжгүй болцсон учраас яг тэгж хэлээгүй л дээ. Одоогоос багийн мессеж бол тодорхой хідэн маш бага чанстай нөхцөлд орж ирнэ. Бусад үед бид хоёрыг 50-50 уралдуулна гэсэн шийдвэр гарсан. Тэгээд дараа жилийн энэ үе ч юм уу дараа жилийн ихэнх үе гэхэд би дахиад ийм байдалтай орохгүй одоо оноогоор ойрхон ч юм илүү байгаахыг хүсэж байна. Тэгээ энэ багийн кол гэдэг бол одоо ямар ч драйверийн хувьд бол таатай зүйл биш ээ гэдэг тийм ярьж байгаа гэсэн. Тэгэхээр одоо сүүлийн 3 уралдаанд бол хамаагүй уралдана. Миний бодлоор тэр хідэн нөхцөл гэдэг нь бол тэр нөгөө юу л конструктортай холбоотой ч юм уу тийм юм дээр л тавьж өгнө гэсэн. Яг хоёлаа нэгэндээ садаа болохгүйгээр зүгээр уралдаалаа хоёлоо оноо батгаал гэдэг даалгавар орж. Нэг нь удаан байгаа хэрнээ урд нь байгаа дах юм бол за солиод явах гэдэг нь явуулаа гэх юм. Тийм ээ. 3 дахь мэдээ нь 75 жилийн нээлттэй ажиллагаа бүх баг зэрэг нээлт ийн гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар бол жолоочд бол маш дургу байгаа. Хамгийн ихнийх нь бол Max Verstappen бол хэлэхдээ нийл хатуу ширүүг ашиглангуудаа одоо тэр үед би одоо өвдсөн байгаасаа гэж найдаа гэж ярьлаа гэсэн. Тэгсэн чинь Norris би амралтаа Макстай хамт өнгөрүүлээ. Тэгээ тэрний туссан өвчнийг бас хамт аваад тэр үеэр байхгүй юмараа гэж ярьслаа гэсэн. Гэхдээ хоёр тустай ярьслаа цуг байгаагүй. Дараагийн мэдээ нь болохоор FIA-с шинэ technical directive гаргасан. Энэ нь болохоор нөгөө машины доорт шалны skid block гэдэг нөгөө хамгаалдаг блокийг одоо ашиглахгүй байх шинэ юу гаргасан байна те. Тэр нь юу гэхлээр юу гэсэн үг вэ гэхлээр машинууд чинь нөгөө аль болох газартайгаа ойрхон байж downforce их нөгөө ground effect нь их ажилдаг. Тэгээд энэ жил болсон уралдаан дээр нөгөө Ferrari Mercedes 2 нөгөө нэг газартай байнга шүргээд зав илэгцээр байгаад байх ёстой хэмжээнээсээ илүү илэгдээд өндөр болцсон байна гэдэг шалтгаанаар хасагдчихсэн те. Тэрнээс сэргийлээд багууд одоо тэр нөгөө шүрүүпийг хамгаалах эсвэл нөгөө юу гэлээ тийм хатуулаг эрдзэн хийж байгаа. Нэг бол шүрүүп, нэг бол ер нь багууд янз янзын дарга ашиглаж байгаа юм байна л да. Тэгээд ер нь бол тэрийг одоо ийм ашиглах хориглоно л гэсэн юу гарч ирж байна. Одоо энэ уралдаанаас Mercedes, Ferrari, Haas 3 биш үү л дээ. Хэлжсэн. Тэр багууд бүгдээрээ л яг гаргаж ирсэн. Гэхдээ миний ойсон дээр Red Bull өөртөө гаргаж ирчээд өөртөө бас энэндээ өртөж байгааг нэг тийм бичсэн бас. Red Bull болохоор шүрүүп биш. Гэхдээ нэг өөр бас нэг юм ашиглаж юм да. Тэгсэн чинь яг FIA бодлоор ингээ заа тийм шүрүүп мөрөфийн бодлыг гэж яг ингээ юу гаргасан юм шиг байгаа. Тэгсэн чинь тэгвэл бүх юм байл гээд. Тэгээд Red Bull өөртөө нэг ашиглаж ирснээр хатуулаг эрзэн шиг тийм юм бас бодлох гэж байна. Тэр нь багууд яаж байгаа юм бэ? Тэгээ ганц яахгүй нь Макларен байж магадгүй гэсэн юм. Макларен ер нь юу ширгэлдэггүй байсан юм шиг байлээ гэдэг.
Бүх багуудын 50% ер нь талан нэг юм хийж байгаа. Ямар нэг юм хийдтэй. За дараагийн мэдээ нь Льюис Хамилтон, Тото Вольф хоёр хоорондоо медиагаар үг хаялцсаар байна. Хамгийн ихнийх нь болохоор Хамилтон нөгөө нэг Christmas болохыг тэсэн ядан хүлээж байна. Өмнөх уралдаан дээр. Тэгээд одоо багийнхантаа одоо сүүлчийн уралдаан баярлаа. Одоо та нарыг нэг ямар ч таатай биш вэ хурдан бүх юм дуусаасаа гэлдэг мессеж өөр нөгөөд байгаа шүү дээ, тий. Тэгээд тэрний хариуд болохоор Wolf бас нэг ярилцлаган дээр Hamilton-ы англиар shelf life гэдэг нэг юм бичсэн. Одоо нөгөө барааны дуус хугацаа гэдэг. Тэр талаар коммент хэлээд одоо бараг л харж яваа ухааны юм ярьсан. Тэгээд дуусчихаа тий. Одоо яг оргил үеийн одоо угаасаа дууссан. Тэгээд явах нь одоо угаасаа л энэ хүний насны юу гэх нэг тиймэрхүү ярьцлага өгсөн. Тэрэнд нь бас Hamilton хариулаад Hamiltonтай бас нөгөө Jack Villeneuve гэдэг нөгөө өмнө формула драйвер тэр бас ярьцлагууд Hamilton одоо ч пик дээр байгаа гэд хоорондоо бас медиагаар хоорондоо хэлэлтэд байгаа юм. Дараагийнх нь Damon Hill гэд бас формулагийн жолооч. Sky Sports F1-д ажилладаг. Бас юуны авраг те. 2 удаагийн. Тий, 2 удаагийн авраг. Хотлоо 1 удаагийн авраг. Тэр Sky Sport-оос ажилласаа гарах хүргэлээ өгсөн. Энэ яагаад вэ гэхээр хүмүүсийн таамаглаж байгаагаар Max Verstappen-аас болсон. Max Verstappen-ийн нөгөө энэний өмнөх 2 уралдаан дээр хийсэн нөгөө бохир үйлдэлүүдийг хамгийн хурцаар шүүмжилж ийсэн хүмүүсийн нэг нь болохоор Damon Hill тэгээ Sky Sport ажилладаг байсан. Тэгээ нөгөө Max бол хизээч одоо цэврээр уралдаж чадахгүй бохир нэлээд хатуу өгүүдийг ингэж хилээдсэн. Тэгээд яг Max Brazil төрүүлсний дараа Max-ийн фэнүүд онлайнаар Damon Hill рүү дайрлалт хийсэн. Одоо ам асоо игээд тэгээд тэрнээс болоод ингээ маш их одоо сөрөг одоо медиагаар бүх юмар ингээ дайралтууд ирсэн. Тэгээд хүмүүсийн таамаглаж байгаагаар одоо за би одоо ингээ формулагийн авраг 60 хэдтэй одоо ийм баян над амьдрал юу л байна. Эндрийн ингэж намайг би ингээд байж байгаа одоо ийм ажил хийх хэрэг алга гэж таамаглаж байгаа нь тэгээ ажилласаа гарч байгаа. Өөр харагдах. Тий, өөр боё одоо ингээд сайхан байлаа. Одоо надад хангалттай би дараагийн ингээд амьдралын үе эхлүүлж байна гэсэн нэг тийм бичээд ажилласаа гарч байгаа. Тэгээд энэнийг дагаад бас нөгөө Sky Sports-ийн нөгөө Формула 1-ийн нөгөө Мартин Брандл, Дэвид Крофти бас ажиллав. Тэд нар дагаад яг гарах уу үгүй юу гэдэг бас асуулт гарч байна. Брандл баг тодорхойлсон юм шүү. Өнөөдөр тийм юм шиг. Тийм үү. Харин тэр талаар ер нь л их яригадаад байгаа юм байна. Тэг нэг үе одоо нэг комментаторуудын нэг үе одоо ингээд солигдож байна. Тэг яг бүгдээрээ нөгөө British нөгөө англи хүмүүс тэг жоохон biasтай байдаг гэд Sky Sport үзэх хүмүүсийн тооч багасаад нөгөө F1 TV рүү их олон хүн шилжээд байгаа юм байна л дээ. Тэрнтэй бас холбоотой гэж магадгүй. Уусаа F1 TV ч хамаагүй амт шүү дээ. Тийм. Олон ч юм мэдээлэл өгч байгаа тийм. Preview showтай, after showтай. За дараагийн мэдээ манайха юу яаж болно шүү бас Формула 1 ТV-гээр үзвэл бас олон талын бас мэдлэг авах боломжтой шүү. Тийм би энэ тэрийг нэг бичлэг болгож оруулъя гэж боддог. Монголоос яаж F1 TV үзэх вэ? Region blockтэй байдсан шүү. Тийм билээ. Монголд очихлоор гарахаа болчтой юм билээ. Тийм. Тэгэхээр яг юу ашиглах мэтлээ бол VPN ашиглаж байгаа. Тэр талаар бас нэг богинохон бичлэг хийвэл. Өөрөөсөө Монголоос юм шиг болж байгаад яаж давж гарах вэ ч юм те. За сүүлчийн мэдээ, түргэний сүүлчийн мэдээ нь болохоор Ав Перез, Ральф Шумахер эсрэг бас хэрүүлүүлсэн. Уншсан. За энэ нь юунаас эхэлтэй вэ гэхээр энэ хайлт гарч ийнэр чи яагаад. Ральф Шумахер болохоор одоо Герман F1-ы комментатор хийх юм лээ. Тэгээд тэрэн дээрээ нэг нэвтрүүлэг дээр юм уу эсвэл нэлээ хитэн олон удаагийн Перезийг маш хурцаар шүмжлээд за энэ хүн яах гэж Red Bull юу юм би л хэрвээ Кристиан Хорнер байсан бол Перезийг анаад өөр хүн яах байлаа гэд. Тэгээд одоо Макс ингээд төрүүлж байгаа мөртлөө баг нь одоо конструктор авч чадахгүй ийм адилхан машинд ингээ юм ярьсан. Тэгсэн чинь Перез аав нь тэгээд бас нөгөө Перезийг pay driver мөнгө байгаа болохоор Перез байгаа тэрнээс ур чадвар нь бол Red Bull-ын жолооч биш гэсэн утгатай юм байсан юм шүү. Тэгсэн чинь аав нь ирээд яг Ральф Шумахер гэж бол хэлээгүй заяа. Гэхдээ нэг Герман нэг Гран Прид нэг хідэн төрүүлж исэн нэг хүн миний хүүгийн талаар ингээд юм ярьсан байлээ. Тэгээд
миний хүү бол өдийг хүртэл одоо өөрийнхөө ингээд жолоочийн ур чадвараар л энд хүрсэн. Тэгээ хинч одоо тэрэнд бидэнд мөнгө байгаа тэрийг энд авчрах тийм боломж байгаагүй. Харин миний хүү л одоо бидрийг ингээд татснаас биш. Бид нар ингээд хүүгээ энд уралдуулах гэж ингэж байгаа юм биш ээ. Тэгээд тэр хүн хэдэн 7 өдрийн өмнө нөгөө нэг ижил хүүстэн гэдгээ зарлсан. Тэгээд гарч ирсэнтэйгээ давхцуулаад миний хүүгийн талаар олон юм ярьлаа. Тэгээ баг миний хүүд ингээ хайртай болчоод ингээ дагаад юм яриад яваад байгаа мó гэж хэлсэн. Бас нэлээ юу болсон юм шиг лээ. Ширүү яриад. Тэгсэн чинь Райл Шумахер бас хариуг нь барьсан Instagram постэр. За би бол яг Ав Перезиг ойлгож байна. Аав бол хүн бол 100% угаасаа хүүхдэд хамгаална. Би ч бол хүүхдэд л бас хамгаалах байсан. Тэр үнцгийг нь бол ойлгож байна. Ингээд нэг тиймэрхүү утгатай юм бичснэ. Хамгийн сүүлийн өгүүлбэр дээр нь гэхдээ бид нар энэ хүний ингээд эмошн ингээд ярихаас илүүтэй талбай дээрх уралдааны зам дээрх үзүүлэлтээр л хоорондоо ярьсан, үр дүнгээр л ярьсан дээр байх гэж бодож гэн гэж тэгсэн ч хүмүүс угаасаа үр дүнг нь харуул тэгээд гэл бас боо юм болсон. За нэг тийм хэрүүл баг өнгөрсөн. Ширээ болсон юм байна. Энэ тал дээр идрээс үлгэж авах, нэмж ярих. Сонин санагдаж байгаагаар нь яаж байгаа юм бэ тий. Гэтэ яалтч Америкууд нэг зөвхөн Америк дотор болдог юм аа л мэддэг гэдэг харагдаж байгаа уусаа тэгэхээр ерөөсөө. Гэхдээ саяхан чинь л өөрөө сонсогдсон. Гэхдээ би хэдэн 7 хоногийн өмнө л Техас уралдаал орсон шүү дээ. Миний паспорт дээр ингээл өчнөө өөр улс руу яваад өчнөө тамаагаа ингээд ойлгомжтой. Яг яагаад гэсэн ойлгохгүй. Тэг юу гэж бодсон бол энэ нэг юм юу гэж бодсон бол тэр итасгүй л гэж бодсон шүү дээ. Бас нэг юм рандомор нэг заавал шалгах хэрэгтэй байдаг шүү дээ. Тэр мэнд дарсан юм шүү. Мэддэг. Тэгээд өөт нэг тэмдэглэж за энэ хүнийг ингэж үтсэн гэж. Тийм зүгээр л. Тийм бас нэг нэмэлт шалгалт хийсэн check. Тэгсэн дэрэн цонодод тарцсан. Тэгээд тэр хүн нилээн ширүү хандсан шүү. Би ингээ баг руугаа ярья. Би чам нэг өөрийгөө одоо мэдүүлье гэдгсэн чинь. Үгүй одоо яг чинь цугаад миний асуух бүх асуултанд хариул ингээд өөр юм байна. Уцаар яриа гэдээ яриулахгүй. Натаа хамт нэг хүн явж байгаа тэр хүн гээд намайг батлаа. Чи намайг Google дээр бичдэг гэдэг. Чи бичээд гэхдээ ахыгаа нэг хараад гэдэг. Манай дааш жижигл дээ. Хөлкөнгөрш том байсан бол бас ахын дөө. Уцаа гаргатаа тийм хүн дунд нь жижиг нэг юм дэлгчнээд байсан тэгэл. Тэр нөгөөт нэг метр 50 тийм би. 53 бил. 50 тийм. Тийм бүр тийм. Бүр жоо. Харин 50 санагдаад. 60 марч үлээ. Лэн жижигхэн санагдаад. Наан дээр ч бас юу үлгэж авмаар. Хаймлтныг үлгэж авмаар санагдана. Түрүүн бас нэг юм юу байсан юм бэлээ. Өмнөх уралдаан дээр нэг сүүлийн тойрогод Хаймлтон ч ер нь сүүл маш гисэн шүү дээ. Машин ер нь нэлээ саваад явчихгүй тэр нуруу муруу өвдөөд. Тэгээ нэг PT хийчээд дахиад яваад нэг машин явж өгөхгүй. Тэгээ нэг яриад зогоор тгсэн юм бэлээ. За баярлалаа залуусаа ингээд энэ машин ингээд явахгүй байгаа. Тэгтээ та нар ингээд ямар нэгэн байдлаар сайжруулах гэж үзтээ PT дээр ингээд баярлалаа. Магадгүй яхан ингээд нэг сүүлийн уралдаан ингээд нэг юм болж байгаа ч харамсмаар байна. Ингээд ухааны тиймэрхүү яриа орсон юм бэл. Тэнгүүт хүмүүс тэрийг нь энэ чинь сүүлийн 3 уралдаан аниад ингээд энэ чинь сүүлийн Mercedes уралдаан байсан юм шүү гэдэг. Тэгээ тэрэн дээр бас жоохон шүүм явсан юм бэл. Тэгээ гарч ирээд манай ч бас сая юун дээр ясл өгсөн. Одоо нэг Grand Prix өмнө яасан байгаа. Удаж мэдээ. Тийм. Тэрэн дээр чинь яг уралдааны дараа бол одоо яг тийм батал төрсөн гэнэ. Шууд тийм. Уусаа машин явахгүй тэгээд байлээ. Тэгснээс баг дараа жилийн Антонелли ядаж 3 юм аюун дээр нэг туршлага аваад уралддаг ч юм уу. Тийм бодчихсон гэл. Яг тэр үед тэр хүн бууж өгсөн биз дээ. Харин уусаа тэр машин савлаад ирсэн нуруу гэдэг чинь. Савлахаас үндэ чинь бүр галтраад зүртлээ явахгүйсэн биз дээ. Тэр байсгал замаас гарч ицсэн. Өрөөж өгөхгүй. Тэгэхээр бас сонирн боош те жолоочийн сэтгэл зүй бас ингээд амар нөлөөлдтэй. Хаймлт ингээд хичихгүй болохоор ингээд 10-д ороод Рассел тэгсэн чинь тэнд бас урдуур орчихгоо подиум орчихгоо үзэл чинь юу шүү. Хаймлт нь явах гэж байгаа бас машиныг нь угаасаа яахгүй гэж та. Дотон шалан зөлхгүй юм шиг лээс. Тэгэл хуучин юмар л. Тэгэхгүй ингээд хүндээ нөө шиний мөгөөд чи Ferrari аваа явчихсан. Тэгзэл л штэ. Mercedes бас жоох новшроод энэ жилийн нөгөө сүүлийн уралдаан дээр ирэх очих багийнхаа нэг юун дээр машины унж болдог гэлөө. Нэг тим байд юм шүү. Таймлтны тэрийг бас блоклцсон гэсэн.
Mercedes тестинг хийж одоо энэ жилийн машиныг зөө. унж одоо эх жилдээ дасах боломж нэг тийм чанс байд юм шүү. Сүүлийн уралдаан дэрмийн уралдааны дараа нэг период байдаг тест их. Тэрийг Mercedes үгүй гэд анцсан юм шиг л. Тэгээд бас Hamilton нилээн тэнд дургу. Тэгээд хамгийн анх одоо Ferrari-д суух боломж нь одоо хойшлоод баг тий хойшлоод байгаа юм. Тэгээд бас тэрэн дээр ингээ жоохон бифтэй хоорондоо үзэл байгаа юм байна. Яг Hamilton-ы юг үргэлжлүүлээд ярих юм бол одоо Ferrari-д очих гэж байгаа шүү дээ. Тэгээд Enzo Ferrari-гийн амьдарч исэн гэрт одоо багтаа ирэнгүүт нь шууд байлах юм бэл. Enzo Ferrari-гийн гэрт өмнө хэн амьдарч одоо ийм хүндэтгэл хүлээж исэн юм гэхлээр Michael Schumacher. Өөр босод ямар ч нисгч тийм ирэх яаж байгаагүй. Тийм нэлээ тийм хүндэтгэлтэй одоо ухтаж явах юм байна. Тэгээд яг нөгөө удирлын өмнө юу болдог ч нэг зураг авалтын 200 цаг маг гэдэг ч тийм. Тэгээд тэрийг бүгднийг Hamilton зориулах юм байна. Юусе Hamilton өөрийнх нь одоо шинэ багтаага зураг авалтанд ороод угуу солио одоо нэг синержи үсгэх гээд бүх юм одоо Hamilton өгөх юм байна. Зөө. Дойр юу гэж бодож байна? Hamilton PR эхэлж байна. Төрүүлж чадах уу Ferrari-тэй? Авраг олж тууж уу? За юу баха? 25 он бол зүг баха. 26 он бол юу штэ? 26 он бол өстой яг түрүүний бүгдээрээ битүү штэ. Битүүмэр штэ. 8 дахь авч чадах уу? Hamilton уу? Зүг ахгүй. Валхтай санал ингэж бодож байна. Ингэж боддог гэсэн аахгүй. Одоо Michael Schumacher 7-г аврах штэ. Тэгээ Hamilton 7 алдсан. Тэгээ Mercedes юмтэй тэнгүүд битээ аврах. Манай Ferrari-гийн хүний ингээ рекорд битээ дэсгсэн чинь манай төрөд. За одоо маа дээр 8 авчих юм. Одоо нэг юм 2 дугаар битээ болчиход байгаа л да. Яг хаа тэгэл надад бол авраг авах гоё л байна. Манайх ч одоо 2004 оноос шүү дээ. Raikkonen шавсангүй шүү дээ. Өдрөл авахгүй зүг тий. Яг 25-нд угаасаа л ямар байх. 25-нд одоо нэргээс Norris Morris ч юм уу. Тийм хөө баг. Одоо энэ McLaren сайн байгаараа тэгэхээр сайн байгаад авраг авч магадгүй. 26 онд бол өстой бүүн. Aston Martin гарч яах юм бэ? Adrian Newey-г юм амар манаа төрөл яах юм тийм шүү дээ. Тэр бол өстой. Тэгээд 26 онд чинь Red Bull чинь мотор нь Ford болно. Тэгээ машин шинжилтний Adrian Newey байхгүй шаларчиж магадгүй. Одоо Alpine-ийн оронд эсвэл Sauber орж явж байгаа юм бол хин мэдлээ. Тэгээ дээр нэг нэлээд олон инженерүүд нь бас Mercedes рүү тийм Adrian Newey явсан болохоор дагаад явж байгаа. McLaren руу ч бас их яваад байгаа шүү дээ. Айгуу Zak Brown ч фэдэлцэл. Чи манайхыг шүүмжлэхээс өмнө хамардор чинь хэдэн хүн ажилласаа гарч байгаа ярмаар. Тэд нар чинь хаашаа орж байгааг зүгээр тэрийгээл анзаар бити айлын багийн евро өнгөйгөө тиймэрхүү яриа. Тол бол бас сайн өлөрлийнхэн тэг ярьсан чинь тэгсэн байсан. Red Bull-ийн нэг 4-5 хүн инженерийн нэг CV миний ширээн дээр байл гэсэн. Бэлэн байгаа гэдэг. Тийм бэлэн байгаа гэсэн зөвлөл. Миний хэвээр 20 30 байна чи. Чорноос аваад хэлчихсэн. Яа. Шөө. За би нэгэндээс нэг хэд идэм ярьчих уу. За эндээс түүсэн цөлмсөн мүлдсэн юм уу те. Norris өнөдөр ингээд нэг ярьцлага яцсан. Тэгээд тэрэн дээр яг нэг юм хүлээн зөвшөөрсөн байсан. Яг мэдээж одоо ингээд яг шанс нь ер нь баг багх болчиход байгаа шүү дээ. Тэгээд яг тэрийг хүлээн зөвшөөрөөд ч юм уу яг ер нь бол ингээд аврагын төлөө өрсөлдөх юус ямар ч бэлтгэлгүй байсан. Тэр бол айгүй нөлөөсөн баг. Дээрээс нь одоо аврагын төлөө өрсөлдөж одоо түүхийг харах юм бол хүмүүс дор хаяж ингээ нэг тодорхой хэмжээний туршлагатай болцсон тийм ингээд над шиг ийм карьерийн ихэн дээр байгаа хүмүүс ер нь яг Максыг тийм байсан гэдэг нэг юм хэлж байгаа. Дээрээс нь би бол ерөнхийдөө яг аврагын төлөө гэдэг юм ер нь улирлын дундаас л яг ингээд ойлгоод за ер нь манах боломжтой юм гэдэг юм орж ирсэн учраас ер нь бол анханасаа бэлэн биш байсан учраас аюу их юм алдсан. Хэрвээ ингээ удирдал эхлэхэд л за манайх аврагын төлөө энэ жил машин бэлэнтэй ингээд өөрсөнд ихтэй байсан бол би арай өөр зүгсэн баг. Дээрээс нь бас надаас шалтгаалс айгүйх алдаанууд байсан. Тэр болгоно бидэнд туршлагаас хамаарат бас ингээд би бол алдаа гаргасан юм уу алдсан тэр бол үнэ. Ирэх жил яг ингээд
яг одоо ямар ч юм өөрчлөгдөхгүйгээр те одоо энэ машинтайгаа ингээд Red Bull-тай явах би бол хамаагүй өөрөөр үзнэ гэсэн тийм ярьсан юмсан. Тийм эсн. Дундуур нөр Максыг жоох дүүлсэн мэт тий. Макстай үзэж байгаа үед чамд алдаа гарах хэрэг байхгүй дээд яг тийм ярьсан мэт тий. Амар шүүмжилж байна гэдэг. Амар их шүүмжин айгу би ингээд зөв юм их юм бол намайг ингээд хүмүүс амар ихэр магтчин буруу юм их юм бол амар ихэр шүүмжилж чинь тэр нь айгу их байлаа. Нэг өмнө гурлаас өмнө ярьсан шүү дээ. Гинт энэ байралд ирсэн чинь ингээд тэр дарамтаа давж чадахгүй байна. Тийм. Тэрийг л яг ярих шиг л боллоо. За нэг гоё юм түрүүн одоо Перес-ийн төлөө зөндөө ярьлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо л Перес яг одоо энэ Лас Вегас дээр Макстай адилхан машин авна. Тийм. Шал аэродинамик уртлын бүх юм яг Макстай адилхан болно гэж. Тэгэхээр одоо Пересийг хараа хэдүүлээ. Ямар ах нэж юм. Тий. Яг одоо ер нь бол хамаг апгрейд бол эхлээд Макс дээр өгөөл шахаал. Тэгээ мөн Перес яхаа тэгэл нэг үлдсэн бажет нь ингээл савсан юм дээр нь л суудаг байсан юм шиг байгаа. Яг саяны мэдээгээр бол одоо яг Пересод яг Макстай адилхан машин одоо Лас Вегас руу унах гэж байна. Окей. Тал харъя. Тэгээ харъя. Үнэхээр харъя. Одоо машин ивчихгүй л. За тэгвэл Хамилтоныг ярьсан. Жоугийн талаар нэлээд шүүмүүд яваад байгаа. Ямар шүүм бэ гэхээр өөр бол Ferrari Формула 1-т үлдэнэ гэд ер нь бат итгэлтэй яриад байгаа. Тэгээ яг ямар үүргээр үлдэх гэдэг нь тэгэхээр багуудын эх жилийн юу болоод ер нь ойлгомжтой болсон шүү дээ. Хаана яах вэ? Тэнгүүт нь reserve driver үлдэх гээд байгаа. Тэгээ яг надтай бол нэлээд олон баг ингээ яриа хийж байгаа мэж гээд байгаа. Тэгээд энэ дээр ягаад бас нэг юм гал нэмсэн бэ гэхээр Ferrari Schwarzman гэдэг reserve driver-тайгаа одоо гэрээгээ цуцлаад Schwarzman талаар одоо 25 настай залуу IndyCar л явж байгаа. Тэнгүүт юу сулгангууд тэгээд Joe Ferrari руу орох гэж байна гэд нэлээ сэвэд байгаа юм л. Яг Ferrari-гаас ямар нэгэн байдлаар одоо deny одоо үсгээгүй, коммент хийлээгүй. Иймэрхүү юм байгаа. Ус Ferrari-тэй холбоотой үстэй. Ер нь бол коучнаар болж байгаа холбоотой үстэй. Тийм л юу л ах. Тэгээ нөгөө нэг юу гэсэн байлаа. Нөгөө нэг мөнгө эгийг нөгөө мөнгө шүү дээ. Манэ. Нэгж байгаа мөнгөний нөгөөл тэгэл жоо хин л бол хин зүгээр аавал. Байжээ. Сэлгээд суулгаад. Аханд байж. Тэгэхэд бас ингэж асуусан байгаа. Гэхдээ эн чинь одоо чамд чи залуу хүн байна те ингээл өөр сервер рүү яваал уралдаал амжилт гарах зөндөө боломжтой. Яагаад заавал Ferrari гэхдээ Формула 1-т ингээ үлдэхгээ зурлаа. Тэгээ reserve driver ч бараг л уралдахгүй шүү дээ энэ гэсэн чинь. Ирэх жил 6 шинэ хэсэгт орж ирж байгаа. Тэр их нь яач байна л те. Би хэдий залууч гэсэн ингээд бараг 2 сизон ардаа хийсэн. Тэдрийг бодвол бас те туршлагатай. Тэнгүүт бас намайг дуудах шанс байгаа учраас би ингээд формулагаас ингээд ямарг байна. Ямар ч зууралтай reserve driver ямар ч нэг жил ингээд үзээд хийгээд. Окей. Тиймэрхүү бодолтой ингээд үлдэх гэдэг юм байна. Бас болсон чинь бас боломжтой юм тактик. Тийм. Хоёр үлрэлтүүд яг тийм доктортой оролцсон шүү дээ бас нэр. Тийм муу бол байгаа тийм. Энэ жил Забр ялтчгүй шал арчсан л хос шүү. Өөрөө бол нэг тийм бомш шүү дээ. За дараагийн түүс нь одоо Alpine Haas RB3 одоо алдсан эхэлнэ. Одоо дээр 3 баг construction-аар алдсан гэдэг бол доор 6 дугаар байрны талаас 3 баг алдсан гэдэг. Alpine 49 оноотой, Haas 46 оноотой, RB 44. За тэгэл ингээл 3 байрны хооронд чинь түрүү хэдүүл ярьж тээ 30 сая ялгаагаа гэдэг. Тэгэхээр чинь бас 30 Vegas-ийн билет байгаа гэж. 30 Vegas-ийн билет. За тэгээд түрүүний Максын юу ярьсан. Тэгээ яг нэг алей юм нэг Хюлленберг яриа байсан. Би анх 2010 онд дебют хийхэд Barrichello-тэй нөгөө нэг Williams багт орсон юм байл л дээ. Тэгэхэд Barrichello надаас 20 ах байсан гэдэг. Шинж одоо Бартолет орсон надаас 20 дүү. Би одоо яг Barrichello юу бодчихсныг яг одоо мэдэрч байна. Тэгээ нэлтч яриа. Амьдралын цикл үргэлжлүүлсэн. Инээдтэл. Тэгээд нэр reserve drive-ыг яасан чинь сая De Vries гэдэг чинь Формула 1 төрүүлээд RB дээрээ нодлон худраа тэгээд явсан. Тэгсэн чинь өгшин залуунас гэж. Тэ 29 дэд дебют хийсэн. Тэгсэн чинь Mercedes сая юуныхэн туршилтын сешн ингээ явдаг шүү дээ. Хуучин машин оруулаад тэрэн дээр De Vries-ийг дуудсан байлаа. Үзгээд үү? Тэ. Тэгээ бодсон чи юу юм бэл шүү дээ. Одоо reserve driver Antonelli байгаа шүү дээ. Чи 2 дугаар хэсэгт орчих. Тэгвэл тэдних бас reserve driver-гүй юм байл шүү дээ. Бутас гэж яриад байна. Тэ. 2 дугаар хэсэгт орчих. Тэгвэл тэдних бас reserve driver-гүй юм байл шүү дээ. Тэгээ бодсон чи юу юм бэл шүү дээ. Одоо reserve driver Antonelli байгаа шүү дээ. Чи 2 дугаар хэсэгт орчих. Тэгвэл тэдних бас reserve driver-гүй юм байл шүү дээ.
бас За мэдгүй. Тэгээ яг дөршиж байгаа юм байл үү мэдгүй. Тэгээд хүмүүсээс Дебризиг Мерседес рүү явах гээд байгаа юм бах та гэх. Тийм ярьсан мөлий. Дебриз чинь өмнө бас резерв дээр нь байгаагүй лөө. Хэнийг байсан. Юу руу орох гэж байсан шүү дээ. Байсан. Резерв дээр нь байж байгаа. Тэгээд Рассел байж байгаа нь явчингууд нь Дебриз резерв байж байгаа. Тийм. Тэгээд Рассел оронгууд тэгээ хэнийг ичгсээр байгаа юу руу оролцсон 12 руу. Тийм. За тэгээд түрүүн Лас Вегасын талаар ярьсан. За тэгээд яг Феррарийн талаар нэг мэрч юм аа. За нэг л яриа шүү. Нэг л яриа шүү. Тэс юу юм бэлээ ингээд нөгөө багаа ингээд олон жил хэмжлээ ингээд юм уушлаа ингээд өөрийнх нь багийн юм л хайгаад ингээд зурагнаас нэг өөрийгөө хайчих шүү. Түрүүн ярьсан нэг комментүүд нэг biasтэй гэдэг тэр шиг би яг ингээд юм боллоо Феррари ярьчих гээд. За тэгээд нэг 2 3 юу апгрейд авчирч байгаа юм байна. Тэгээд гол юм талаар шал авчирч байгаа. Шалан дээр юун дээр анхаарч байгаа л одоо нэг түрээс 320-аас 340 хүртэл хурдлагдаг зам дээр нэлээ ингээд савлгаа ихтэй болчиход. Тэрийг багасгах зорилттой нэг шал авчирч байгаа юм байна. Тэгээд яг тэрийг өнөөдөр P1 P2 дээр туршаад гайгүй болох юм бол юун дээр ашиглах юм шиг үлээ. Үргэлжлүүлээд дараагийн уралдаанууд ашиглаад тэгээд бас нэг гол ашиглаж байгаа энэ бол project 677 гэдэг нэртэй. Слаг нэртэй. Тэнгуүтээ нэг одоо wind tube гэж идэг шүү дээ. Тэрэн дотор одоо туршсан simulation хэр бодтой одоо correlation хэр байх нь турш үзэх гэдэг юм байна. Тэгээд энэ хэрвээ ойрхон байгаад их юм бол ерөнхийдөө энэ нь эх жилийн нөгөө машины суур болж цаашаа явах. Тиймэрхүү туршилт явах юм байна. За тэгээ front wing-гээ P1 дээр ашиглаад ардлын юуг болохоор юу яасан бэлээ? Spa Monza дээр хэрглэж исэн rear wing авчирч үзэж байгаа юм бэлээ. Нөгөө шулуугтэй. Шулууг тийм юм да. Тэр чинь манайх чи Monza дээр бас яалаа. Тэр найдлага байгаал. Окей. За тэгээд чинь нэг юм сони биш. Сайн энэ 7 хоногт нөгөө Францын нөгөө Air Force-аас Leclerc-ийг дуудаад ураад. Тийм шүү дээ. Тэр нөгөө сөнөг жонгосон зүйл нэрсэн байл шүү дээ. YouTube дээр артлт тий артлт нь суугаад тэгсэн чинь 6 G-сэн гэлээ. Тэгээд яг өөрхөн хэлж байгаа хэдий бид нар ингээл байнга ингээл G мэдэрдэг чинь дандаа нэг 2 тишиг мэдэрдэг ихэнхтэй. Ингээд вертикал одоо дээш доош. Тэгчээс амар юу вэ гэх тийм ярьцлага өгцөөсөн. Толгооноос өөр юм G-метрээд ихлэхээр зүүн дээр вертикал хөдлөлт динклэр арга гол юм байна л да. За тэгээ нэг Ferrari-гийн талаар нэг иймэрхүү юм байна та. Окей. За энэ чинь юу байсан бэ? Бас нэг Leclerc-ийн нэг балгад төрөдөг камера шүү дээ. Тэгээ тэрнийхэн бичлэгээр нэг Leclerc юун дээр хятадаар явах шиг байсан. Радиог унтраагаагүй. Тэр бичлэг задарсан чинь манай яг ажиллаад ирж байгаа. Тоором шиг эрэхтэй хүртэл ажилталтан эрэхтэй. Тэгэл яг ямсгадаад байсан. Яг тэгж машинаа барьж л гэсэн чинь яг шулуун дээр гардсан чинь хэрвээ жил радиог унтраагаа. Радио when you can. Шанхаач бас балиар том хэрэгэлдэг шүү дээ. Ийм том ингээ хурд хэрэгэлт. Тэн дээр чи яалтч гэнэ нэг амар Hairpin гэдэг. Тэгээ торомстойгоо яг нэг эргэж яхад нөөч. Тэг ингээл хаалтаа. Тэгвэл яг амсгаа төгжжилсэн тэгээд. Тэгээд тэрээс чи яа яслаа. Тэгээд бичлэгийнх нь нэр нь форм хамгийн хэцүү физик хамгийн хэцүү спорт формула нэг мөн үү гэсэн юутай гарчигтай тийм бичлэг явж илээ. Тэр бичлэгийн нөгөө юу гэдэг шиг нэг дуу нэг амар дуутай тэр бичлэгнийх нь hodгон байхгүй нэг тийм байдаг шүү дээ. Лаг ажил дээр жангаар үзэж болохгүй шүү гэдэг шиг. Тэгээс сонсоод юу хэлээ гэдэг. За дараагийн болон руу орох уу? За дараагийн болон дээр би нэг юу бэлдсэн юм аа. Формулагийн нисгэгчдийн гэр бүл хэр баян бэ гэдэг жоохон улсын шагаас. За одоо нисгэгчдийн байгаа нисгэгчдийн юуг нь үүх түүхийн нэлээ ухсаа. Гэхдээ энэ ерөнхий санааг нь бол юунаас авсан? Нэг YouTube-ийн бичлэгэн дээрээс авсан. Тэр хүн болохоор бас нэлээ одоо ухаад
юу хин нь ямар бизнес эрхэлдэг үү, ямар нэтворктэй вэ гэд яатсан байгаа байхгүй. Тэнгуут яг тэрийг дуурайгаад би зүгээр ингээд юу яа гэж үзсэн. Тир лист үүсгээд за энэ жолоочт нь бүгд байгаа. Технээс нь ахуулаад гурлаа яриад за хин нь ингээд айл англи руу орох вэ гэж. За тэнгуут энэ дээр болохоор би дараа нь гоё ойлгочихно. Би тэр нэг юм хідэн тир үүсгэсэн. Гэхдээ тэрийг хадгалцдаг дахиад орсон ч байхгүй болчих. За эхнийх нь болохоор строл улсын их хурл Мянган баяр юу вэ? Тэр бомбтой $1 billion илүү нэтворктэй. Дараагийнх нь болохоор юу гэсэн? Амар баян. Энэ нь болохоор 100 саяас илүү нэтворктэй. За. Тэрний дараагийнх нь болохоор боломжийн бай. Юу гэсэн би болохоор хуваараа бизнес эрхлэгч гээд нэг хүмүүс ямар хэлсэн. Хуваараа гэдэг. Тэгээ энэ нь болохоор 10-аас 20 саяын долларын нэтворктэй. Одоо гэр бүл нь. Тэгэнгუთ дараагийнх нь 20-с 100 хооронд. Гэхдээ яг тэгэл энэ хавцаа одоо энэ рейнжинд байна. Энэ хоёрын гол дайлал байгаа хэмжээл байгаа юм байна. Тэрний дараагийнх нь доотл нь болохоор нилийн гайгүй амьдралтай. Гэхдээ бас бүр тийм яагаад баян бол биш. Тэгээ би энийг ингээ хичээсэн. Хандаа хевстэй хичээсэн. Энэ нь болохоор нэгээс танаа хандаа хевстэй байсан. Хаж удсан гэсэн. Тэгээд би тэг яг энийг бичих таа. Тэр хевсийг яаж тогтоодог гэсэн бэл. Юу яадаг вэ? Энэ нарийнхаа зүү гэдэг шүү дээ. Зүү хатаасны хевсний зүү бүр нэртэй. Тэгээд ингээд аяахан дүтгэх гэж зоолоо. Би тэрийг бодсноо. Яаж хийдэг гэсэн бол гээд баа. Яг айлууд өөрөөр үздэг гэсэн бохоо мэдгүй. Манай эмээ их л юу вэ? Тэгж тогтоод. Тэр чинь 10 ч гэсэн нэрэлдэж шүү дээ. Хевс биш. 10 ч гэдэг. За. Би ч нөгөө хевсгүй байл хөвгтэлтэй. Сайн мэдхгүй. 1 million. Энэ нь болохоор ядуугийн зовлоо. За, ийм баян гэж. Манустай болсон баян. Формула дотор бол ядуу. Юу лээ чин энэ жоохон худлаа ах шиг. Энэ нэгээс 10 биш. Энэ ер нь яг нэг хавцаа. Энэ болохоор нэгээс бага. $1 сая бага. Энэ бол зүгээр л ядуугийн зовлоо. Ийм исэн. Тэгээд за. Нөгөө хитэн зурга заадах зурга бас татдаг. Энэ нөгөө нэг энэ тир лист өмнө байсан лист ашиглах гээд тэгсэн чи яг нөгөө нэг одоо шинээр орж ирэх жолооч нар байхгүйсэн. Тэгээд би тэдний зургийг бас ер нь бэлдсэн байгаа. Уг нь бэлдээд оруулсан тэгсэн чи алга болчих. Нэр үзэж байгаа залуусаа та ер нь яг аль багийн за багаач байж болно тий аль нисгч ер нь дэмжиж байна. Монголд ер нь аль багийн юунууд их байд юм бол бас их сонирхолтой санагдаад. Яг миний мэдих нэг хідэн найз нар бол ер нь Ferrari. Яг сүүлд гэхдээ юу байсан байж магадгүй яас. Mercedes-ийн үеэр Hamilton-ийн үеэрс Mercedes их болсон байж магадгүй. За тэрнээс цаашаа ярил бас RB Red Bull байгаа. Тэг яг сүүлд Max 2 3 гэдэг ингээд. Зя. За эхлэх үү? За эхлэе. За хамгийн анхны надад байгаа нэр болохоор Piastri. Оскар Piastri. Piastri ч бас баян баха. Та хоёр юу гэж бодож байна? За би бол хуваарай бизнес юм уу амар баярын нэг баглаж байна. За тандаа юустай л бодож байна. Юу? Юустай. Өөрөө бичснээ мартаж эсвэл юу хийсэн бэ? Тэг ингэсэн байна. За Оскар Piastri-гийн аав нь болохоор ээж нь Никол Piastri. Twitter дээр бас нэлээд алдартай селебрити юм шиг байлээ. Аав нь болохоор Крис Piastri. Тэгээд HP Tuners Automotive гэдэг софтверийн компани co-owner эзэмшигч. Тэгээд яг энэ HP
Tuners гэдэг нөгөө ивент итгэгч нь Piastri-гийн өөрийнх нь дуулган дээр байт юм байна. Тэгээд яг одоогоор үнэлэмж нь болохоор 100 сая австрали долларын компани. Нүүн компани. За. Тэр HP Tuners гэдэг. Тэр нь болохоор яг юм машины софтвер юм уу одоо тюн хийдэг юм уу нэг тийм бас яг машинтай холбоотой уралдааны тий. Одоо нэг тэнхлэг тохиргоо мөхрөгдөж тиймэрхүү юм байна тий. Тэгээд энэ юу юм бэ? 10-аас 20 хуурай бизнес юм байна. Бизнесийн эзэмшигч. Тэгтээ компани нөрөө 100 сая австрали доллар. Тэгтээ тэрний ингээд хамтран эзэмшигч ганцаараа 100 эзэн болдог ш. Тэгэхээр бас яг тулцсан баян биш. Тэгтээ бол нэлээд баян. Дараагийнх нь Ландо Норрис. Ландо зара адилхан л баг. Хандаа юустэй. Ландо болохоор юу 100 нэмэх. Ландогийн аав нь болохоор Адам Норрис гэдэг нэртэй. Тэгээд энэ нөхөр нь болохоор бүр Англи UK-ийн хамгийн баян хүмүүсийн листэнд байдаг гэж шүү. За. Юу хийжсэн хүн бэ гэхлээр болохоор юм тэтгэврийн компани захирал хийдэг байсан. Pension fund юм. Pension fund-ийн захирал олон жил хийгээд тэрнээсээ хойш одоо нэг venture capitalist айгу зүв investment хийсэн юм уу яасан. Мөнгө хүлэгч юм байна л тий. Тэгээд нэг юу нэгсэн чинь 35 настай да тэтгэвртэй гарсан. Санхүү хийж. Яа. Тийм хүн байд юм байна. За тэгтэр гарах юм байна. Тэгэхээр Ландо бол амар баян. За. Тэгээд хүмүүс бас нөгөө нэг юм бичлэгүүд сүлд ороод байгаа штэ. Ландо ч pay driver штэ. Наа чин бас тийм л байна. За дараагийнх нь Max Verstappen. За хандаа хийвтэй хөө. Хандаа хийвтэй. Энэ бол хандаа хийвтэй байна. Аав нь угаасаа жоохон мөнгө цуглуулсан л байгаа л. Тий. Тэрнээс нэг тийм баян биш. Өөр бас нисгэж байсан штэ. Максич аав. Макси аав нь болохоор Jos Verstappen тий. Мөн бас формулагийн драйвер байсан. Жолон нисгэж байсан. Тэгээд тухайн үед яг уралдаж явах үедээ бол network-ийн одоо хөрөнгийг нь 1-ээс 10 сая евро дотор гэж дүгндэг байсан юм байна. Тэгээд нэг сонирхолтой юм олсон нь ээж нь бас уралдаанд нисгэж байсан юм байна. Тэгээд ээжийнх нь аав нь Макси өвөө нь нөгөө Genk гэдэг хөлбөмбөг байна шүү дээ. Тэрний chairman. Юу юм бэл ш нэрээ. Макс чинь хэдий Галланд гэдэгч боловч Бэлэгт төрсөн юм бэл ш дээ өөрөө. Уусаа Галланд Бэлгүүд хамтлан бэл ш дээ ер нь. Гэтэ ханаа нэг юугаар Галланд гэж яваад байдаг ш дээ. Тэгээ Бэлэгт төрсөн юм. Тэр харин сони юм бэл. Өвөн тэр Genk-ийн chairman байсан. Тэгт яг одоо үсэг нь бол мэдгүй. Genk ч одоо Бэлгийн баг үстэй. Тий, Бэлгийн баг. Одоо шивэнд орсон байгаа хаа. Аврагууд элэгтэй. Уг орог. Конференц лигтэй хаа. Яаж мэдээд вэ? Яаж мэдээд вэ? Челси Оноо тоглосон. Тэдэг ч бас юу Genk гэх хоёр үү? Тий. Genk бас байна тий. Зя. Перец. Нөгөө нэг алдарт Перец. Перец хандаа хийсгүй бах уу? Яг одоо хандаа хийстэй бол айлгүй. Хандаа хийсээ байтгаал байлсан чи. Аав нь Антонио Перец гэдэг нөгөө түрүүний эвгүй нөхөр штэ. Тэр чинь одоо болохоор улс төрч улсын хурлын гишүүн хийдэг. Тэгтээ яг тэр нь болохоор одоо л айгүй мөнгөтэй. Айгүй олон танилтай. Одоо Мексикийн одоо томчуудын л одоо дунд орцсон. Тэгтээ яг Перезийн формулагийн карьер эсвэл нөгөө картинг карьер эхэлж байхад бол эднийх бол мөнгөтэй байгаагүй. Ядуугийн зол. Тий. Тэгээд энэ бол хандаа хийвсгүй. Тэгээд Перез яаж Формула 1 рүү орж ирсэн бэ гэхэлэр тийм Өмнөд Америкийн юм уу Мексикийн нэг Scuderia Telmex гэдэг нэг юм програмаар ороод тэгээд тэр програмаараа одоо хамгийн одоо хурдан байсан. Тийм ингээд шалгаруулалтаар явсаар байгаад өөрөө гарч ирсэн юм бол жолооч юм билэ. Тэгээд гэрийнх нь ингээд мөнгө 15 настай байхад нь Герман руу ингээд нэгдлийн билет авах мөнгөө гаргаад тэгээ явуулж исэн. Ганцаар ингээд. Тэгэл тэндээ одоо чадвал чадаад ингээд амжилтанд хүрнэ үгүй бол тэгээд өөрөө мөнгө яах мөнгөгүй тийм гол юм шиг юм шүү дээ. Тий. Ер нь бол бас яг айхтар бол баян биш. Сантьяго Мунес тэгж гарч ирдэг үстэй. Яг тий. За тийм байна. Дараагийнх нь энэ яг ингэж яваад байгаа нэг дараа жилийн багийн хамтрагчаар нь одоо McLaren-аас эхлээд Red Bull одоо тэнгууд Ferrari
Leclerc. За Leclerc ч одоо хуваарь бизнес хуу. Хуваарь Манайх энэ төр төсөл баяа л. Тий. Би бас их тэгж бодсон заяа. За Тэгсэн чинь үгүй. хандаа хевсгүй. Тий. Тэг яаж манайх Ер нь бол аав нь болохоор бас нисгэгч байсан юм байна. Жолооч, уралдааны жолооч. Гэхдээ нэг тийм амжилттай байгаагүй, формулад уралдаагүй. Гэхдээ ийм нэг эргэн тойрон байдаг янз бүрийн уралдаанаар уралддаг байсан. Тэгээд Монакод бол амьдардаг байсан. Гэхдээ аав нь ингээд нөгөө ажил хийгээд 2-3 ажил хийгээд картинг карьерийн арай гэж болгодог байсан гэж ярьслаа. Тэгснээ бүр мөнгө нь хүрхээ болоод ирэхээр нөгөө Jules Bianchi гэдэг нөгөө Bianchi тий одоо насварцтай. Тий. Тэр хэнийг олж хараад Leclerc-ийг олж хараад тэгээд картингаас Формула 2 болтлох бүх карьерийн фанд хийсэн. Тэгээ эн чинь яг нөгөө хин насрахт ингээ юуг нэмсээд шлем дээр бичээд уйлж болчихсон. Тэгээд нөгөө Bianchi нас барсны дараагаар тэгээд нөгөө нэг юу карьер нь бас баг зэргийн проблемд орж ирсэн. Мөнгөгөөс болоод. Тэгээд спонсор нь баг. Тий. Тэгээд хэсэг хугацааны эргэлзээтэй нөхцөл байдал байсныг нь Ferrari болохоор нөгөө Bianchi-гийн хүслийг одоо биелүүлэх гэдгээр одоо академидаа аваад тэгээд карьерийг үргэлжлүүлсэн. Тэгэхээр бол хандаа хевсгүү гэдэг ангилд орж байгаа. Тэгээд бас эсэргээр нь гарч ирж байна. Тий. Энэ бол надаас аюу сонирн биш. За Hamilton дараа жилийн Hamilton баяа айлах. Тий, баяа. Хуваарь бизнес авцах. За арай баян чааш. Тэр Hamilton-ы нөгөө юунуудыг сонсч байгаагүй юу? Үгүй тэр 100 нэмэгтэр л байгаа гэж бодож байна. Одоо бол хамгийн баян нисгэгч. Тэгтээ гарч ирэхтэй бас ч аюу олон төгөлтэй. Тэгээд аав нь болохоор нөгөө Anthony Hamilton IT менежер ажилтайсан нэ. Тэгээд хагас бүтэнсэнд нөгөө юм зарж марж salesman-ы ажил хийж ээж Hamilton-ы картинг карьерийг явуулдаг байсан. Шинэ хагас бүсэн ажил хийд юм. Тэгээд яг аав нь сүүлдээ менежер байхаа болоод өөрөө тусдаа IT-ийн компани байгуулсан. Тэгээ Hamilton ч гэхдээ айгүй өөрөө ингээд баг авахд хэцүү байсан, дугуй авах мөнгөгүй байсан, дандаа хуучин дугуйгаа ингэж явдаг байсан айгүй их ярьдаг мэлээ. Тэгтээ хүмүүсийн мэдээлж байгаагаар бол өөрөө бол жоохон хэтрүүлж ярьдаг. Тэдний амьдардаг байсан одоо нөгөө дүүрэг гэх юм уу те хот нь гэх юм бол ер нь мөнгөтэй хүмүүсийн амьдардаг газар байсан. Гэхдээ картингийн карьер үнэтэй учраас л яг хуу тийм хүмүүст хүнд тусаад ингээд тийм байсан гэж ярьдаг. Тэгэхээр бас тийм мөнгөтэй айлаас бол гаралтай, шингийн айлаас гаралтай. Тэгээд хандаа хевсгүй ангилд ордог гинэ. За дараагийнх нь Mercedes George Russell. За Russell болохоор нэгээс хандаа хевстэй аль хөвгт. Тэгээд баг Verstappen-аас мөнгөтэй баг. За. Тэр нь Russell гэхдээ ингэдэг гэж байгаа. Нэг аягүй нийт юм заяа. Формула 1 нисгчт ингээд аль болох өөрсдөө ингээд pay driver гэдэг ингээд имижийг хамгаалаад би тийм биш би авьяасаараа гарч аягүй ярьж. Тэг өөрөө 2 удаа ингээд нэг худлаа ярьслаа өгж байгаа нэг хүмүүс мэдсэн заяа. Тэр нь юу гэхээр нэг удаадаа би ингээд намаа картаа уралдуулахын тулд манай ээж ингээд ногооны үүр зардаг байсан гэж нэг ярьсан заяа. За. Нөгөөтг нь болохоор ингээд манай ингээ гэр бүл ингээ хэцүү байгаад бид нар нэг удаа бүр ингээд нөгөө машинд ингээд мотор хоон байдаг ч тийм аяллаар тийм юмд ингээ хэсэг амьдарч исэн гэж ярьдаг зэ. Тэгсэн чинь хүмүүсийн ингээд дараа нь олж мэдснээр нэг нь болохоор аав нь угаасаа тийм нөгөө нэг газар тариалангийн бизнес эрхэлдэг үүр зарж тийм юм. Тэг угаасаа тийм бизнестэй. Хоёр дахь нь болохоор наад бол чинь нөгөө ингээд байраа солиод бүр том байш нүр нүүхгүй байраа засвар хийж явахтаа л хэсэг хугацаанд нэг тийм юм байсан гэдэг нь гарч ирсэн зэ. Тэгээ зүгээр юу болох гэж байгаа. Яг хотлоо яриаггүй гэхдээ яг үнэндээ зүгээр юуг нь хотлойлцсон шүү дээ. хард хөдөлн өөрөөр ирсэн шүү дээ. Тэнгуут яг Russell яг энэ хоёрын дунд заяа. Яг бас бизнестэй. Тэгээ бизнес нь бол бас нэлээд амжилттай одоо бизнес эзэмшигч тэгсэн хуваарай бизнестэй. Гэхдээ яг ийм Piastri-гийн дараа. За энэ дийшэл хийчих. За Piastri-гаас ядуу гэхдээ бизнес нь арай жижигхэн. Гэхдээ ямар ч сан аав бизнестэй мөнгөтэй. Дараа жилийн Kimi Antonelli. Зүрхэн мөнгөтэй л хөвтэй тий. За энэ бол бас Piastri-гийн дараа Norris-ийн урд. Антонеллигийн аав нь болохоор Марко Антонелли гэдээ бас уралдааны жолооч байсан байна. Тэгээ аав нь одоо болохоор Италид AKM гэд junior баг уралдааны баг эзэмшдэг. Багийн эзэн.
Тэгээ багийн эзэн гэхээр угаасаа л тэр чин баг хоббигоор л багтай байгаа юм баг штэ тий. Цаанаасаа тэгээд нэр нэлээ мөнгөтэй хүн гэдэм байна. Дараагийнх нь Фернандо Алонсо. За Алонсо чи ядуу гэж л баха. Яг өстой юу ч байхгүй гэсэн гэж ярьдаг. За тий. Аав нь болохоор тесрэг бөмбөгийн үйлдвэр ажиллаж идэг байсан нэ. Ээж нь болохоор массажист идэг байсан. Яаж тийм гэж гарч ирсэн. Тэгээд түүхэн бас аягүй сони юм байлээ. Тэгээд ингээ зүгээр фан маягаар амралтын өдөр ингээ тэр хавийн хүүхдүүд юм уу ингээ карт уралддаг байсан. Яг компетитив биш зүгээр л хүүхдүүдэд уралдуул заамнаар нь кайф авдаг. Тэгээд Алонсогийн эгчт нэг аав нь өөрөө гараараа карт ингээ хийж өгөөд уралдуулах гэсэн эгчт нь таалагдаагүй. Тэгээ 3 настайгаас анх карт уралдаж ирсэн. Аавынхаа хийсэн карт. Тэгээд тосгоныхоо хүүхдүүдтэй. Тэгээ одоогоор бол тэр хууль бусан байл шүү дээ. Одоо 8 хүрсэн бол хүүхдийг картанд суулгана. Тэгээ тухайн үед яаж тэгээ 3 настай хүүхдийг ямар их зэрэг бай тээ. Тэгээ хамгийн ихний уралдаа нь 15 тойрогтой байсан. Тэгээд Алонсо 2 л тойрж амжсан. Тэгээд 2 тойрж өгт нэг түн ингээ буцаад 15 тойроод дууссан. Тийм түүхтэй юм лээ. Тэгээд том болоод тэрийг ингээ зүгээр фан маягаар уралдаж хагаад Испани нэг regional картын тэмцээнд төрүүлсэн. Тэрийг Италийн нэг машины үйлдвэрийн хүмүүс үзэж хараад, ажилчин үзэж хараад тэгж Италид хүрээд ирээ картангаар уралдгээд. Тэгсэн чинь аав нь бидэнд тийм мөнгө байхгүй гэд явуулахгүй байсан. Тэгсэн нөгөө хүн за би үйлдвэрийн дарагтайгаа яриад үзье гэд хамгийн анх карьер нь эхэлсэн. Хүмүүсийн мөнгөөр. Картингийн юу ч ер нь л Италид байт юм биш үү? Толгойн уралдаанууд. Ер нь л юу нь чинь Италид ирж уралдаж гараагаа яд юм. Зөөц. Зэ бодвол дулаахан болол тийм л байна л та. Энэ бол ойлгомжтой. Наач бол угаасаа ганцаараа бүр дээш нь тавь. Бүр дээш нь тус. Угаасаа ресторан ирдээ. Тэгээ баг строл тий. Ганцаараа. Тэгээд аав нь Лауренс Строл одоогийн нэтворт нь хөрөнгө нь мэдүүлэг нь хөрөнгө оруулалтын мэдүүлэл нь 4.5 биллион Америк доллар хөрөнгөтэй. Юки Цунодо болохоор ер нь бол хвштэй. Тий, хвштэй айлын хүүхэд. Гэхдээ бас яг тийм гоё бол баян байгаагүй юм шүү. Аав нь болохоор даатгалын компанид ажилладаг байсан. Ээж нь болохоор их сургуулийн нэг физикийн лаборатори ч юм уу багш маш тиймэрхүү ажил хийдэг. Тэгээд Юки тийм хүмүүс болохоор айгүй үнэтэй ингээд нэг англиар ярьдаг киндер цэцэрлэгт явдаг байсан. Тийм болохоор энэ гэрийнх нь нэлээд баян байх гэж таамаглаж байна. Яг хэрийг мэдэхгүй. Гэхдээ Тайван руу ингээд картингийн хүүхд байхад нь явуулах гэжсэн гэр бүлд нь бол маш хүнд ачаа санхүүгийн хувьд болж исэн. Тэгээд бас Цунодо Honda-гийн Dream Project гэдэг прожектоос гарч ирсэн юм байна. Яг өөрийнхөө Honda project юм билээ. Өөрийнхөө ер нь бол хүчээр гэхдээ гэрн бүл нь бол тийм ядуу бол байгаагүй. Liam Lawson баян баха. Lawson хэвсгүй. Хэвсгүй. Lawson яг хуу гэрийнх нь талаар нэг олигтой мэдээлэл байхгүй мөлий. Гэхдээ яг яаж гарч ирсэн нь болохоор Шинэ Зеландаас гаралтай. Тэгээ Шинэ Зеландтай нэг юм консорциум байгуулдаг гинэ. Уралдааны жолооч нар. Надаа ингээд хөрөнгө оруулаач би формулагийн нэг хэсэгч болоод ашиг болох юм бол тэрнээс тэтгэв хүн танаа. Тэгээ нилийн тий фандрейзинг хийгээд тэгээд тэр нэг Lawson ямар гэдэг нэртэй Шинэ Зеланд байдаг. Тэгээд Шинэ Зеландын нилийн том компани нийлж мөнгө оруулж агаад карьерийг гаргаж ирсэн. Ямар ч ороод ирсэн байна та тий. Ocon Окоч нэрээ юучгүй. Ядуу гэсэн. Тий. Яаж гарч ирсэн л жиний яриад л уу. Түүхийн тулгаа ирсэн баха. Гэрийнх нь аав ээж хоёр нь байраа зараад яг жинхэнэ нөгөө Расли яриад байсан шиг байргөө. Тэгээд уралдааны хоорондын машин дотор амьдраад хүүхдээ уралдуулад явдаг байсан. Мөнгөний хөрөхийн тулд ингээд трейлер тамир. Тэгээд орлогонууд яаж орж ирдэг гэсэн бэл. Мэдгүй бодвол үлдээл ажиллаа хийгээл тэгэл уралдаан руугаа машинтайгаа яваал явчихлаа. Тийм л амралтын өдрөөр уралдаан болол нэг тийм. Тэгт ямарсан гэр оронгүй болтлоо хүүхдээ уралдуулсан. Дараагийнх нь Оли Берман. Наач нэр нөө баяа л үт юм шиг л шүү дээ. Тийм баха. Сонсох нь амар бизнес англи шүү дээ. Тийм юм шиг л.
Аав нь болохоор нэр нь хин гэсэн бэ? Аав нь бас нөгөө иншүрэнс компанитай. Даатгалын. Гэхдээ энэ нөгөө нэг юун дээр нь бас цээжин дээр нь бүр юм томоор аавынхын компани лого байдаг. Тэр нь болохоор ер нь тэгэл Ferrari мөнгө өгөөл тэгэл орсон. Aventum гэдэг нэртэй компани. Тэр компани аягүй сони юм л яг юм зүгээр иншүрэнс биш зэ юм. Сони юм даатгадаг тийм компани. Одоо нөгөө Рональдогийн баруун хөл үгүй нэг тийм яг ниш нэг тийм юм. Jennifer Lopez юм. Тий. Яг тэрийг бол мэдгүй. Яг юу даатгахыг бол мэдгүй. Гэхдээ мэдээлэл нь болохоор яг нэг тиймэрхүү яг энгийн биш одоо эрүүл мэнд биш яг тийм тэрнээс гадуурх юм даатгалын компани. Тэгээд одоогийн тэр компани үнэлгээ нь болохоор 100 сая нэмэх доллар. Тэгээд Bearman чинь одоо F2-т 15 тавьж байгаа юм. Pay driver гэж бас яриад байгаа. Нэг дөрвөл цавлтай байсан. Тэг нэг орж ирээ сайн оролцсон. Тэгээд одоо та нар марцсан. Одоо наа чин Формула 2 шаларчиж байгаа л гэдэг. За, Albon-ых нэрээ сони юм билээ. Albon ч англи авттай байлоо. Тийм ба. Thailand. Тэгээ нөгөө Drive to Survive 2 дээр илүү гард штэ. Ээж нөгөө пирамид схем хийгээд шоронд орсон. Тэгсэн чинь яг ээж нь бол оргил үедээ алдаг байхад бүр юм том цайзтай амьдэрдэг. Тэгээд ээж нь шоронд ороод бүх юм ингээд хураасны дараа ер нь бол ингээд карьер байхгүй одоо ивентгч боллоо мөнгөгүй боллоо гэд бас хэсэг асуултын тэмдэг байсан. Тэгтээ мөнгөтэй үедээ амар мөнгөтэй байсан ядуу үедээ амар ядуу байсан. Тэгэхээр сонь. Тэгээд ер нь бол яг тэрнээс нь болоод жоохон дээж доош юм шүү дээ. Ядуугийн зовлон руу л оруулж байгаа юм бэл. Ээж нь байхгүй болоо шоронд ороод тэгсний дараа тэгээд нөгөө Таиланд гэдэг юугаа иргэншлээ оруулж иж баг Таиландаас ивент итгэж олж карьераа өргөжлүүлсэн юм шиг л шүү дээ. Одоо нөгөө тугн Таиландаар яваад бис гахад гэсэн чинь юу нь л англи нэр яваад. Тий. Тийм л. Александр Алб. Тий, Александр Алб. Дараагийнх нь Карлос Сайнц. Карлос Сайнц бол ер нь аав нь уралдаанч шүү дээ. Тэгэхээр хандаа ивстэй юм уу? Тий, ер нь бол зөвхөн аавыг харуул заяа. Хандаа хивстэй. Тэгсэн чинь өвөөг нь харуул. Сайнц чинь ингээ хүмүүс эхлээд энэ тэр ютубер болохоор Сайнцыг нэлээд доогоор оруулсан заяа. Аав нь бол жолооч тэгээд амар алдартай жолооч. Тэгтээ тэгээд хичнээн жолооч байгаад энэ компаниудад яаж өрсөлдөхтэй гэсэн. Тэгсэн чинь нэг хүн үгүй ээ, наа чин old money. Наа чин шин баян биш. Наа чин бүр их өвлцсөн юм байна. Наад аавынх нь өвөө нь улс төрч байсан. Тэгээд амар их мөнгө одоо ингээд идсэн. Тэгээд амар их мөнгө инвест хийсэн. Наа чин ер нь амьдралтаа ингээд мөнгөний зовлонтой байж үзээгүй. Тэгээд ер нь бол хуваарай бизнес. 3 төрлийн нилээ баян биш та тий. Баян 3 дахь үеийн тийм баян хүний хүүхэд гэж яриад юм лээ. Газли баян хоо. Хандаа хивсгүй. Аав нь бас уралдааны жолооч байсан. Гэхдээ аав нь их шилтэй амжилт гаргаагүй. Тэгээд Газлигийн талаар ер нь олигтой мэдээлэл байхгүй. Тэгээд ганц мэдэгдэж байгаа юм нь айгүй үнэтэй хувийн сургууль сурч явсан гэдэг нь л байна. Гэхдээ аавынх нь яг олсон мөнгө одоо карьерийн турш олсон мөнгө зүнгээ харах юм бол хандаа хивсгүй 1 саяас доош гэдгээр орж байгаа юм лээ. Дараагийнх нь энэ Духан. Би ч одоо Ким Духаг нэрлэж байгаа шүү дээ. Духан чин хандаа хивстэй. Ер нь энэ хоёр голоор орох юм болоо. Духан болохоор аав нь бас MotoGP-гийн 5 удаагийн аварга. Мик Духан гэдэг юм шиг л. Мото юм тий. Тийм тэгээд ер нь MotoGP-д нэлээд алдартай. Тэгээд ер нь нэлээд network connection ихтэй. Тэгээд хоёр дахь үеийн уралдаанч. Жаан хөлөө. Шин зэлэн. Юу байлаа? Юу вэ? Мэдгүй. Тэгээд дараагийнх нь Хүлкенбергийн аав нь shipping company-д ажилладаг нэ. Тэр нь болохоор нэг юм хол нэг логистик байдаг шүү дээ. Том усан онгоцоор биш тийм юм зөөдөг тийм хувийн компанитай. Ботас ер нь бол дунд жайлын хүүхэд гинэ. Аав нь бол бас хувийн бизнестэй. Гэхдээ тэр нь том биш. Тэр нь зүгээр цэвэрлэгээний клининг компани ажилладаг. Тэгсэн нэг сони юм ээж нь юу?
нөгөө нэг өгсөн хүмүүсийг ингээд чандралдаг гэх юм уу одоо би нэг дараа нэг зөвж яадаг тийм ажил хийдэг. Бас гэж л уншуулгад нь бэлдэж мэлдэж тийм тэрийн өгсний дараах одоо юм хариуцдаг тийм ажил хийдэг. Аав нь болохоор тустай компани. Ямар ер нь хэрэглэгч нь байнгаар хэрэглэгч нь хүчил болохоос шүү дээ байнг байхад. Рикардо болохоор аав нь Итали хүн. Тэгээ Итали төрөөд Австрал руу нүүж очсон юм билэ. Тэгээд Австралдаа бол нэг жижигхэн бизнес эрхэлдэг. Гэхдээ яг юу гэдэг нь бол тодорхойгүй тийм билэ. Тэгээд ер нь энэ хоёрын голдол юм билээ л дээ. Нэг нэлен дээгүүр. Дараагийнх нь Магнусон Хьюскул айл. Магнусон ер нь бол энэ Макстай адилхан юм билээ. Аав нь бас Формула 1-ийн жолооч байсан билээ. Тэгээ өөр бас бусад төрлүүд нэлээд одлон уралцсан. Нэлээд давгүй жолооч байсан юм шиг л. Тэгээд яг жолоодох үеийнх нь тэгээд аавынх нь одоо хөрөнгөний харахаар ер нь хандаа хөвчтэр үү. Юу Магнус надад юу яадаг вэ? Аю Камацутай ер нь бол хааст үлдээгээ ярьсан юм лээ. Гэхдээ яг ямар роль дээр үлдэх гэдэг одоо ярьж байгаа юм. Яг нисгчээ бол болно. Гэхдээ ер нь бол би хаастаа үлдмээр байна гэдэг. Тэгээ яг одоо нөө брэнд түгээгч гэдэг юм уу тиймэрхүү юмуд өгдөг шүү дээ. Нэг тиймэрхүү л ажил хийх юм шиг байна. Ер нь хаастаа үлдсэн болно. Тий, хаастаа үлдэх юм лээ. Гэхдээ угаасаа айгүй их гэрээтэй байсан мэт тий. Тэгээ тэрийг нь шууд магадгүй тийм бах спонсор юу нэрийн дуусаагүй байсан гэж магадгүй л. Тий. За Колапинто ядуугийн зовлон. Тийм үү. Аргентинд байдаг. Тэгээд ер нь Аргентины дундаж айл гэхээр эднэртэй харьцуулагдахаар ядуу болчиход байгаа юм л л те. Тийм Аргентинд бол дундаж тэнгуут эдний ингээд гэр бүлийнхэн зүгээр Европын дундажтай харьцуулахад бол ядуу. Тэгээд бас ягаад ядуу руу орж байгаа нэг шалтгаан гэхээр бас карьерийнх нь ингээд нэг жил яахан тодорхойгүй үе байсан одоо. Мөнгө олдохгүй л одоо уралдахгүй гэдэг ингээд үе. Тэгээд ийм ингээд тэрнээсээ ингээд хүмүүстэй ингээд ярилцаад хүмүүс мөнгө гуйж агаад карьераа үргэлжлүүлсэн бас тийм түүхтэй бэлээ. За хамгийн сүүлийнх нь Саад юм байна. Амар баян бах уу. Харин тийм шүү дээ. Оо биллионер юм. Тий. Страл тэр. Энэ хамгийн хоёр суугна. Энэ Жогийн аав нь Gonyu гэд тэр гэр бүлнэрээ л ер нь айгуу том хятад тийм кар дилершип ажилладаг гинэ. Одоо монголчин үлээ даа хүрээл. Яг тэрэн шиг ийм том ингээд машин зардаг дилершипүүд бүр ингээд 100 гараа ч юм уу одоо хитээрээ байдаг. Хятад даяар. Тэгээд тэрнээс гадна одоо Хятадаас гадна Тайван нэг олон бизнестэй. Тэг яг аавын хайхаар гарч ирдгүү ч гэсэн одоо аавынх нь ах トゥ ингээд гэхээр амар олон бизнес. Бүгдээр эзэмшдэг. Тэр чигээр эзэмшдэг. Гэрийн хажууд трак барилц. Юу ирэл. Тэр тэгээд аав нь болохоор хүүхдээ тэр кар дилершипийнхаа хажууд Gonyu карт. Go карт ингээ уралдааны зам бариад тэр нь яг дэлхийн стандартын зам. Хүүхдээ барьж. Өөр ажиллая гэл хүүхдээ хараад. Агроби гэж. Тийм түүхтэй юм л. Science ч бас өөрийнхөө нэг замыг барьсан юм шүү. Тэгээ өөрийнхөө нэг картын замыг барьсан юм шиг л саяхан. Science карт ч юм уу юу чинь science үе нэг барьсан. Тэрэн дээр нь сая Hazard, Mbappe эдгээр ч оролцсон баг шүү лээ. Mbappe нэг шгшээ огт очиг өрнө тэр go карт олж байгаас нэг асуудал гараад лээ. За. Би юуг бол анзаарсан. Алонсогийн төрсөн хотод нь юу байт юм бэл. Бүр музей нь байт юм бэл. Бүр яг өөрийнх нь яасан юм уу тэгээд хажуудаа юм уралдааны юм уу. Яас жижигхэн тосгоноос гаралт юм байна шүү дээ. Тэгээд тэнцээ нэг музей бариад ингээд хөрх юм ийцэн бэл. Зөө. Тийг бол тэгэл байх л та угаасаа тий. За ингээд дуусаа. Ингээ болцсон уу. За ингээд иймэрхүү бол ер нь л мөнгөтэй л хүний бизнес. Вообще үрсүүд. Тий ер нь ядуугийн зовлон жиж байгаа гэсэн бас. Тий. Монголд байсан бол бүгд 300, 600, 11 байсан тийм л айл байгаа тий. Ямар нэг хувийн бизнес хийцэн ийм түүхтэй улсуудаг одоо оролдож байгаа юм байна. За стролгоо юу яа. Ярилдаг тий. Стролтой бол бүр ярил. Тий бүр ярил. Аав нь зүгээр багийн эзэмшиж идэг те. Гэрээ нь хэдэр хийсэн хинч хараагүй. Би нэг тийм юм шүү дээ. Строл бол хамгийн шилдэг нисгч гээд.
Яагаад гэсэн чинь ингээд та нар ингээд энд тэнд баймааргүй байгаа мөртлөө Формула 1-д байгаагүй мөртлөө ингэж гайгүй уралдана хүсэхгүй байгаа мөртлөө ингэж гайгүй уралдана гэдэг чинь наа чи ингээд баг хамгийн та нар ч гэсэн ингээд ажилдаа дургүй болохоор ингээд өдөр болго ажилдаа явдаг үстэй. Тэр шиг ингээд дургүй хүн ч угаасаа ингээд дуртай хийж байгаа 19 үнээс хамтаа адилхан хийгээд байна гэдэг чинь ер нь ур чадвар бол амарсан. Байгаа л гэж. Одоо хин ч ингээд би формулад уралдмааргүй байна гэж ингээд хэлж байгаагүй тэг хэлэхэд хэлж чадахгүй учраас наа чи ингээд аавда баригдаад уралдаад наад хүнээс та нар харал та энд байхыг хүсэж байгаа хүмүүний царай мөн үү гэ. Нөгөөх нэгэ дандаа ингээд унжиж ингээд ярьслаг бүх юм дээр ингээд амар дургу. Дарахгүй шүү дээ тийм баяа юм ч. Яа. За. Дараагийн болон руу шилжиж гоо. За дараагийн болон дээр юу гэж яасан? Nations League эхлээд ярих уу? Клубүүдээ эхлээд ярих уу? Юу гэж National League ярьж хальж байгаа. За би Nations League бол өстой юу ч мэдэхгүй шүү дээ. Хоёр. Би тэр яах гэж тэнд байгаа юу ч болоод байгаа. Ер нь бол National League бол ерөөсөө дэмждэггүй шүү дээ. Зорилго юм уу? Тийм, зорилгын дэмждэггүй. Зүгээр одоо энэ ялангуяа энэ клубүүдийг жинхэнэ байхгүй болгож байгаа. Одоо зүгээр л мөнгөний л зүйл шүү дээ. Зүгээр хэдэн friendly match гэсэн юмыг бодлоо хэдлээ зүгээр нэг афишиалсан тийм таваад болгочихё. Ингээд юм болгочих гэсэн зорилгоор хийцэн тэгээд. Тийм дуртай бол байхгүй. Ерөөс дургу. Яг ялсан нэг баг л орж байгаа л. Шууд ирэхээ авч байгаа. Шууд ирэхээ авч. Тэрүүгээр л даваа юм да. Гэтэ нэг чинь зооныхаа нэгээр гарсан 400-ны нэгээр гарсан 4 баг л тоглож байгаа юм ерөөсөө. A B C D гэж байхгүй л 3 тир байгаа тий. 4 байгаа л. 4 баг. Сайн ойлгохгүй. Тэгэнгуутаа дотроо дотроо дахиад байгаа шүү дээ. A дотроо 16 баг. A-ийнхэн 400-ны нэгт орсон багууд гарч ирэл тоглох. За тэгээд үр дүн, сүүлийн үр дүн юу болж байна? Гэхдээ би тэгэл юу яадаг штэ. Ювентус дэмждэг болохоор тэгэл Италиг л хардаг юм. Тэгээ сая чи бол юу аягүй гоё ихсэн л дээ. National League Францыг хожиж өгөөд тэгээ дарааллаад Израиль, Бельги хожоод. Тэгэхээр сүүлийн юун дээр Франц хожигдсон. Гурван талбай дээр хожигдсон юм байна шүү дээ. Уу харин тийм. Хожигдсон юм л шүү дээ талбай дээр. Уул нь талбай дээр яачих юм бах гэсэн. Тэгээ 3 нэгдүүлээд. Тэгээ одоо ингээд 2-оор. Энэ юу ч хөл боллоо. Юу ч хөл. Яг хоо A tier дүүлтэн. Бэлэг бол доош унах үгүйгээ үзнэ. Израиль бол угаас доош унаа. Бэр унаж. Ганаа альбааг харж байна. Би ч одоо угаасаа Английн дэмжигч. Гэтэ ерөөсөө National League болохоор ерөөсөө үзэхгүй л байгаа. Сонирхол би дээр байгаа юм биш үү угаасаа. Тийм бэр болцсон тий. Бэр болцсон шүү. Нэг алуулсан шүү дээ. Унгар. Хөгөөч ирээ үстэй. Португал, Герман бил. Португал биш баха. Унгар, Герман, Франц нөлөө? Франц. Тий. Франц байсан. Унгар ч очиад талбай дээр нэг нэчсэн. Төрн альтуулчихсан. Вембли лээ. Тийм Вембли биш. Биш үгүй. Тэр Wolverhampton л бодож болсон. Цэгэлтэд. Тэгээд Унгар чинь манай Унгар чи саага хийсэн. Амар болсон. Юу нэг хар хувцас өмссөн шүү дээ. Тэтэрч шүү дээ. Өмнө нь яа Вембли 6-2 хожижсэн байгаа яриа л. Одоо 6-2-аас одоо дөрөвдөлсөн кинон гарна. Киногоо дахиж гаргана гэж бөө юм болж байна. Тэгээд бас юу Унгарыг бас байгаа улс хардаг. Бас ер нь дэм юу яаж байгаа улс одоо гарч ирж байгаа. Тий. Одоо нэг багш цэрэг мандалт гарч ирж байгаа. Чи сая 3 евро дараал орчих те. 16 24 гээд 3 орсон. Дэлхийн аваргад бол орждаг байгаа. Гэтэ одоо орчих واخа. Сайн нэр юунууд гарсан юм шүү дээ. Дэлхийн аваргын нэг qualifying юу гарсан шүү дээ. Слотууд нь подууд нь гарсан шүү дээ. 4 бот байсан. Тэгээд 5 дахь нь 5 багтай. Тийм баг шиг байсан. Өмнө нь 13 баг ордог байсан. Одоо 16 баг ордог болох юм лээ Европоос. Өөр сон сайхан National League-ээр. National League дээр саний болсон одоо Унгарийн шигшийн туслах тасалжуулагч Солой Адам гэдэг төрөө жил өмнөх National League дээр тоглоод зүтг тайлсан товтлогч. Одоо барыг Унгарийн одоо ер нь бол бүх тэр үед багийн ахлагч байсан одоо ингээд бүх юм хийжсэн товтлогч. Сая тоглолтын 6 дахь минутанд ард байж байгаа биеийн муудаад ухаалж байна. Тэгээд нилээн болсон.
Тэгсэн чинь харавсан. тэг ер нь бол харах мар юм болсон юм шиг үлээ. Тэгээд тэр үед нь тоглолт гисаад нэг Собослай Доминик ч өөлж мөлаад нэг өмнө нэг яг Европын оргон Борго Борно баш нэг цохолж унаад нэг бас нэг ухаалдаад тийм болсон шүү дээ. Тэгээд тэрнээс яг дахиад мэдрэмжийг хоёр дахь сая автлаа гэдэг юусоо тэгээд тоглолтыг харин ярилцж байгаад яг үргэлжлүүлсэн. Гэхдээ тэр тоглолтыг юусоо тэгж толгойд тоглолт байгаагүй юм шиг үлээ юм бол. Яг л соло ядам тэдний өөрснөх бүгднийх нэг юу хүндэлж хардаг тий хүндэлж хардаг сайн ах нь одоо бүгд гэдэг байсан чинь нөгөөт нь унжингод бүгд уналтанд орсон гэж л. А тэгсэн чинь Голландын довтлогч Workhorse нь 11-аас гол хийчихэд очиж чинь голын баяраа тэмүүлж мэлээл юм болсон шүү дээ. Тэгсэн чинь тэрийг амар их хүмүүс нэлээд одоо шүүмжилсэн байл. Чи ийм тоглолтын дээр дөнгөж эсрэг багч нь одоо ингээд тоглох үгүй мэддэггүй байж байгаа. Талбай дараа тоглож байгаа нь ингээд их юм байхад энийг хүндэх хэрэгтэй байтал чи нэг одоо дэлхийн аврагын финалд гол хийсэн юм шиг баярлалаа гэдгсэн чинь Workhorse өөрөө оцсон өмөрөөд би надад бол гол хийх бол чухал. Би нэг гол хэрэгтэй байсан. Тэгэхээр би алчгүй тэмдэглэсэн. Энэ тийм баярлалж ил. Зүйл юм да. Аль тий. Манай хүн ч амар паник хийцэл шүү дээ. 90 нэмэх 6 байлаа. Тий. Яа. Яг үсээ чинь бүр базар шорт ч тийм сахар бол яг угаасаа сүүлийн довтлогоо байсан чинь аз үл цохид гаранд нойхоод тэгээ шүүгчнээ цохоод юу ч болсон байсан угаасаа тоглолт дууснаа бити надад төсөөд гэсэн нөгөө нарт 16 гадна суулсан. Алдах юм бол тоглолт дуусна хийсэн ч биш тоглолт дуусна юм ямар тийм байхгүй. Яг тэгээ базар гэдэг амар паник. Тэр өмнө ярьсан байсан л лээ. Бэлтгэл дээрээ. Одоо тэр Шолой Роланд гэд хамт тоглож урд тоглож байгааз. Тэр хоёр нэг бэлтгэл дээрээ банк 11 цогтөг. Тэр тэгж байгаа субслээ. Дарааг одоо би 11 цогох юм бол паник хийнэ хавж байгаа. Тэгээ дэрийгээс ийдэж байгаа юм л. Boss. За. Boss. Big. За. Нэшнл нэг юм хэрэг гэж. Тэгэхэд өөр юм байна уу? Яг тэгэл өөрсдийнх хардаг юу гэж харсан да. Өөр нэг юм онц ясангүй. Одоо тэгээд 3 сард юу болох вэ? Нөгөө нэг 3 сард чинь 5 сарын юу гэрэлөө. Финал нь болдог санагдав. National League. Тэгээ 3 сард нь л нөгөө плей-офф юунууд нь relegation тийм доош унах уу эсвэл байранда үлдэх үү гэдэг нь тоглох юм бэл. Тэгээд 3 сараас юу эхэлчих юм бэлээ? Нөгөө нэг дэлхийн аваргын qualifier-ийн official ингээд Европт эхлэх юм бэлээ. Нөгөө нэг зоондо 5 багтаа юунууд нь эхний тоглолтууд 3 сард шил хэлээ. Тэгээ бусдууд нь 9 сараас ирэх жил 9 сараас. Тэр л арай сонирхолтой доо. Тийм. Жинхэнэ юм хийнэ шүү дээ. Шүү дээ. Энд чинь бол бараг зөв туршилт. Тэгээд одоо хүмүүс нь ч ирэхээ боллоо шүү. За английн шигчийг харсан чинь юу вэ? Одоо Уусаа тэгээд under 21 тоглож байгаа мó хайш. Тэгээд байгаа юу яана гэж нөгөөдөл нэг юм. Уусаа үнцэн байхгүй. Юуны төлөө яг тоглоод тэг юу байхгүй болов. Тэгэхээр чинь бараг нөгөө нэг залуучуудаар туршлага өгөх маягаар тоглуулсан. Тэр намайг яриулаар тийм болж байгаа. Клуб нь ч гэсэн юу нь явуулаад баярлж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ямар нэг нэтг гараал яаж аваад үлдчихүү гээл клубуд л тэгжлээд байгаа шүү дээ. Яг клубуд гэхдээ ингээд явуулахгүй хэрэг юм байд юм л шүү дээ. Тийм. Яг нөгөө хувь хүний л үүтэй зөрчилдөн гэхээс. Тэрнээс яг багийн хувьд бид нар одоо өөрсдийнхөө өмчөө өгөхгүй гэдэг хэрэг байдаг юм шиг. Зөө. Зя тэгвэл дараагийн булан руугаа. За. Багууд Челсигээр юу байна? Манайхаар сонь сайхан. Манайхаар сонь сайхан. За юу байна? Энэ 7 хоног юутай тоглох? Лестер тоглоно. Лестер тоглоно. Энзо Мареско хуучин багтгаа. Нүг тулна. Гэхдээ Лестерийн фэнүүд ер нь бол Энзо Мареско нэлээд ууртаа дург байгаа гэсэн. Бага хийж явсан гэдэг. За. Чилвэл ер нь нэр тоглож байна. Чилвэл ч насцсан шүү дээ. Ер нь гарахгүй байгаа. Тий, гарахгүй. Угаас Энзо Мареско тоглолт улирлын өмнө хилцсэн. Стерлинг Чилвэлэрийг бол болохгүй. Хоёр бага хаа гэдэг Стерлингтэй Арсеналаар яваад Чилвэлийг гол авах баг болдог. Яг бол амар их гимтдэг учраас. Сүүлийн хоёр дүүл баг л тоглоогүй байлгаа байхгүй. Чилвэлийг манах таалбсан байл бичсэн. Ер нь бол одоо 1 сараас явуулах гэдэг. Сая баг болдог учраас лавд үлдсэн. Тэрнээс багч сая 2 хүн чихтэй бол бас тасалж байна. 2 хамаалагч. Тэгээ одоо 1 хамаалагч одоо ингээ 2 дахь болох. Тэгээ нэг нь заавал нэг жигэрийн зөв үлтэн хэрэгтэй байхгүй.
Гэсэн санах аваад Шинжээний. гимчих уу. Дахиад тасалж. Тэ 3 тоглолт болоод. Тэ 3 таслаад. Айгу хэцүү. Уул нь бас их гой тоглож ирсэн шүү дээ. Тэгээд нэг танаа эсрэг нэг тоглосон да Champions League-т. Нэг амар гимт нэг 4-0 танаа тоглолт. Тэрэн дээр амар гимтэй тэнэсээ ширсэн. 7 Сэхийг. хэдэн 4 тоглолт дараа тоглож байгаа гэсэн. Тэгээд л нь 2 тоглолт тоглоод ч юм уу 3 тоглолт тоглоод буцаад гимтчихсэн. Нэг бол бэлтгэл дээр гимтчихсэн. Сая нөгөө хос нь Reece James таг гимтчихсэн. Reece ч бас айгүй гимтчихсэн. Тэр хоёр чинь нэг үлрэлд хамт гимтсэн байхгүй юу? Чилвэл тэр чинь эхлээд чилвэл гимтээд араас нь Reece гимтээд тэгээд тэр хоёр чинь үлрэл байхгүй болоод Chelsea-г үлрэл унаад. Тэгээд тэрнээс шууд ерөөсөө Reece одоо ингэж гимтсэн одоо ингэж Fabrizio Romano хүртэл гаргадаг болчихсон. Өнөөдөр гаргасан. Статистик гаргасан. Тэг ингэж тэр хүртэл ингэ мэдээлэл хийхээр хэмжээний байдалд очсон угаасаа байнгын гимтээд байгаа. Одоо дахиад хамстрын гимтэл. Гэтэ энэ яг хөнгөн л хийж байгаа юм л да тэгтээ. 9 сард ч гэсэн яг энэ 2 дооны гимтлээ гэсэн чинь сараас 2 сар болчиход байгаа гэсэн. Одоо тэгээд ялгаа авахгүй бас гимтсэн. Гэтэ Челси ч одоо хамгийн их нөө тоглогч бүртгэлтэй баг гэжтэй. Хідэн хүн байдаг гэдэл. Тэгээд үндсэн багтал байхгүй шүү дээ. Гэхдээ ханди ингээд яг бүртгэлтэйгээр байх юм бол баг 50 юм. Харин тийм амар. би нэг сонсч. Челси хамгийн хөвтэй гэдэг. Тэр угаасаа нөгөө Todd Bowley л байр. Тэр чи ирээл угаасаа Todd Bowley тэгэл харсан цацаа. Дөө тэр ч бас анх авсан гэрэн тийм чинь 4.5 авсан авчирна шүү дээ. 4.5 авсан тэнгүүтлээ 2 нь болохоор юунд Английн засгийн газарт очино. Тэрийг Украинд өгч тоо гэдгээр явцсан. Үлдсэн 2.5 болохоор хөрөнгө оруулалт. Өсөө хин Абрамович нэг төгрөг нэг зоос аваагүй. Нэг зоос аваагүй. Тэрнээс үлдсэн болохоор тэрийг тэгж тийм үнээр худалдаж авч байгаа юм шиг нэ буцаага тэрийг эргүүлэх хэрэгтэй. 2.5-аас нь болохоор цэнгэлт хүрэх хэрэгтэй. Эмэгтэй багаа сайжруулна, академи сайжруулна, нэг бэлтгэлийн баазаа сайжруулна гэсэн нэг юутагаар амлалттайгаар гэрээтэйгээр тиймэр худалдаж авч байгаа. Тэгээд тэрнээс чинь тоож худалдаж авах мөнгө нь яг айгүй их гараад ирсэн байсан. Тэгээд дээр нэмж хэлсэн бас хүмүүс авдгийг л ядуулахад зардгийг нь ярьдгүй байхгүй юу? Зархтаа бас айгүй их тоолох зардаг юм болно шүү дээ. Уулна. Тэр талаар ярихгүй. Тэр талаар энэ подкаст дээр ярихгүй. Уусаа ярьдгүй юм яриа. Тийм үү ярихгүй шүү. Гат гэж. Энэ дараа л үний юм ярих гэдэг юм шүү. Тэгээ сая бол нэг хэсэг Челсид нэг ч гэмтэлтэй тоглож байхгүй гэх нэлээ тоног явлаа. Тэгээд ойрын хэдэн жил сонсоог мэдээгээ сонссон байж өнөдөө дахиад Рисик гэмтсэн гэж сонсоо. Эхэлж ин да. За, Ювентус. Гэхдээ манайхар ч одоо бас адилхан бэртлэх байна. Гарааны баг 4-5 тоглож байхгүй шүү дээ. Энэ 7 хоног юутай? Энэ 7 хоног Ац Милантай. За, AC Милантай. Яг AC Милан яг сүүл яг одоо нэг тоглолт нь яг сэвэж мэгээд гайгүй байгаа юм шиг байна. Реал Мадрид бавцсан шүү дээ. Тэ хаа гайгүй хаа. Аль үгүй батлах. Хаана? За тэрийг мартчихжээ. Тэрийг хаасан жагвал. Окей. За тэгээд юу Влахович таныг сервдээ шгшээдээ тоглож байхдаа нэг комент лээд. Шгшээдээ бол би айгуу гоё тоглож байгаа. Яагаад тэгэхээр юунт тоглох чи би хойшоо ухарч хамгаалж хамгаалдаг. Тийм учраас би урд айгуу гоё. Фреш. Тэ. Тийм байна гэж ярилцах гэсэн. За тэгээд тэрэн дээр нь яг тэр халуйтал очно. Тийм бол тэгэл зайлаа. Чадахгүй гал зайл гээд тэгээд ерөнхийдөө одоо нэг шүүн гараад эхэлт. За ер нь 1 сард явуулах юм. Дээрээс нь бас яагаад ингэж яриад тэгэхээр 12 саяын цалин тавхгүй жилээ. Тэрийг нь 26 хүртэл гээтэй. Амар өндөр цалин. Тэгээд тэрийг нь ерөнхийдөө ингээ 2 жил сунгаад яг авсан цалингийн ингээ тараагаад манай жилд ирэх зардлаа юу болгоч гэсэн ерөнхийдөө жоохон эйжентүүд нь нургуцдаг юм шиг л. Гүмгүй гэдэг. Тэгэхээр Кьезаг зарсан шиг одоо 25 болчвол гэрээ 1 жил үлдчихэж штэ. Тэгэхээр үнц нь буудчих учраас ерөнхийдөө одоо 1 сар гэрээгээ сонгохгүй ер нь л зарч байгаа л. Сонирхож байгаа баг баа мó. Тэгэхээр дөнгөж хэлж байгаа. Ер нь анх Фиорентинаас авахд Арсенал ч ер нь л аукционд оролцоод ялагдсан шүү дээ. Артета аюул дуртай юм шиг байна. Ер нь л Арсенал аваад авчих.
Магадгүй. Өө Арсенал хаваараа Хазард 2 гэж. тий. Пеп 2 Хазард 2-ыг Тэнгүүд нь оронд нь манай нөгөө Хааланд юу ятсан баг. Лилийн Давид Jonathan Давидыг жоон тожглож байгаа. Лилээс чинь сая вэг аваад тэр чинь сайн бестүүд байсан. Тэгээ ер нь дуудаад байгаа юм шиг лээ. Тэр ч одоо юу үстэй. Дараагийн Осимен үстэй. Мэдгүй. Тэгээд Осимен гэснээс Осимен чинь бас нөгөө Наполитагаас жоохон юу болцсон. тий. Ам харцсан. Тэнгүүтээ одоо манайх руу ирж өшөөг авъя гэдэг. Манайх одоо яг тэр юу н Одоо бас өөрийгөө зээлцсэн байгаа үстэй. өөрийгөө зүгээр зээлээ явуулсан байгаа. Тэнгүүт манайхас одоо ингээ явцсан учраас манайх авах хэрэгтэй. Өмнө нь болохоор ингээ Ювентус явах юугүй ингээд Шууд тийм заалттай байсан юм. Манайх чинь Игуаныг нь пак авцсан 90 сая өгөөд. Тэгсэн чинь одоо тим алдаа гарахгүйгээд Ювентус нөө гэрэн дээр заалттай. Тэнгүүт нь одоо ингээ болох юм бэл. Тэрээс нөө хоёр хамгаалагч бэртэлтэйгээд тэгээ нэг авах гэж байгаа нь одоо нэг Интер тоглож байгаа Шкриняр PSG-с үү? PSG дээрс тоглохгүй юм бэл. Цэцлэгийн зам байсан шүү дээ. Өсрэл 80 минут тоглосон юм байна. 3 тоглолт нэг хальт гараал. Яг гол асуудал нь цалин байгаа юм лээ 10 сая. Тэнгүүд ингэсэн байгаа юм лээ. Эхний хагасыг нь бол PSG өгсөн байгаа 5 сая. Үлдсэн 5 саяг нь хуваагаад төлье. PSG бүр явуулахыг болсон юм тий. Ингэж мөнгө байж хахаар тэгэл аав гэл. Өөрөөс залуу бүрэлдэхүүн гаргаж ирэх юм шүү. Тэ? Магадгүй юм шинээр эхэлдэг. Тэр концепцаа болоод шинэ концепц гаргаж ирж байгаа. Тэгээд тэр хин Давидын хин энтрийг авахын тулд мөнгө босох хэрэгтэй болчиход. Тэгээ манайх одоо Мбангула гэдэг нэг зүүн жигүүрийн залуу. Одоо сая Бэлгийн шигчэд анх дутагдсан. Тэр залуу нэг бол Фажиолига англи руу явуулах. Одоо Италийн залууч одоо хагас англи руу нэлээд явлаа шүү дээ. Тонали үржин явлаа. Тэгээ тэрний дараа одоо Фажиоли аюу юу тоглолттой. Одоо Дип Пирло шиг нэлээд хаашаа тоглолдог. Аюу гой паст. Тийм талт аюу гой хардаг. Тийм. Аюу гой пас хардаг. Окей. Таад хэрэгтэй юм шүү. Маад ирэхгүй. Маад юу ч ирэхгүй. Хурд морд бол байхгүй. Юус гүүж тэгээ тоглолдог. Хамгаалт бол яг заа яха эвэрж баг. Юу мөл аюу урагшаа хөндлөн пас мас аюу. Тэгвэл баг Премьер Лигт нэг яахгүй шүү. Яагаад? Премьер Лиг чинь цөлөөлгөл араас нь гүдэг юм шүү. За, Ливерпул манайхаарч өөрөө яахгүй. Баш нөгөө байранда. Нөгөө л байдаг байранда. Тэр яриа шүү. Манай чинь нөгөө юу сонин юм гэхээр одоо юу л байна да. Энэ 7 хоногт Southampton-тай away тоглох юм байлээ. Southampton-ы талбай дээр. Тэгээд эднийд ч угаасаа гоё юм болдог да. Гоё юм болдог Southampton зэгч манайх ч гоё. Тэрнээс гадна хамгийн чухал юм нь юу вэ? Одоо гэрээ, тоглогчдын гэрээ. Сала, Трент, Ван Дайк 3 их дуус 25 он гэрээ дуусна. Тэгэхээр одоо тэрнтэй холбоотой одоо нөгөө одоо мөнгөний төлөөд хахтал нь өгөөд үлдээгээчээ гэдэг одоо фэнүүд бол бүгд яг тийм бодолтой. Баг болохоор манай багт нөгөө нэг юу 30 нэмэх полиси нэг тийм полиси байдаг. Тэр нь болохоор одоо ингээд хөгшөрж яваа тоглогчд олон жилийн гэрээ санал болгохгүй бүр нэг тийм полиси. Чин Клопын юм шүү. Тий өмнөх нөгөө Клоп ер нь тийм байсан. Тий тийм байсан. Тэгээд тэрний ганц exception болохоор Джеймс Миллер байсан. Бусад бүх одоо хөгжиж байгаа тоглолчд олон жилийн гэрээ өндөр үнэтэй гэрээ санал болгоогүй. Миллер ч одоо л бий юм л шүү тий. Тийм шүү дээ одоо тоглож байгаа шүү дээ. Тийм бүр хаана лээ би харчаад Брайтон Миллер муу юм бол. Харс пэйж. Тэгээд яг бид нар фэнүүд болохоор Сала ч одоо ийм пик праймда дахиад нэг 3 жил 4 жил байгаа наа хүнээ харалтаа гэд хахтал нөгөөчээ гэд баг болохоор одоо ингээд нөгөө цалингийн системээ эвдэхгүй гэд хилцээр хийгээд байгаа юм байл л те. Одоо нэгэнд нь их өгчүүл дахиад нөгөө нараас нь ингээд эвдэх гээд байгаа. Тэгэнгუთ одоо Англид хамгийн эвгүй тим системтэй чинь City United 2 байт юм шүү л цалин structure яг тийм яг эрүүл биш. Тий. Нэгэнд нь хахтал нөгөөд ингээд ер нь л нилээ өгсөн хахтал. Тэгээ саалаа тэгэнгუთ одоо авдаг цалингаараа нөгөө топ багуудын топ тоглогчдоос нэлийн доогуур хамгийн нэлийн доогуур орд юм л те. Одоо 350 паунд л 7 35,000 тий.
Тэгээд тэрнээс илүү Кевин Де Брuyne, Хааланд хин Юнайтед Бруно хин бүгдээрээ их авт юм байл л дээ. Тэгэл яг хуу Салагийн эйжент өөрөө ингээд тэдний зэрэгт очимоор байгаа. А тэгэхээр тэдний зэрэгт очичвол манай нөгөө цалингийн дотор эвдэж чинь. Тэгэл тэрэн дээр нэлийн асуудалтай хилцээрээ. Тэнгуү Тренти чинь Реал авах гээд андан дуудаад байгаа. Нөгөө хин Беллингем Трент хоёр чинь нэлийн бест юм байл ш. Тэгээд Трентиг одоо угаасаа нөгөө Карвахал гимтэлтэй одоо тэгээ ирээдүйн одоо баруун гэдгээл тэр ч одоо нэлийн залуучтай 24 5. А нөгөө Беллингем нэг үе юм уу тийм баг. Беллингемс ах баг. Беллингем ч одоо өөрөө 22 дэх юу. Баг тийм л баг. 22 дэх шүү дээ. Тэгтээ Трентиг Реал авал авах юм байна. Тэрнээс энэ 26 таа юм. Яг prime дээр явж байгаа шүү дээ. Тэнгуут тэгээ Реал болохоор одоо угаасаа гэрийн дуусж байгаа наадах үнгүй аавна гэд. А тэгээд Трент чинь уг нь бол багт байгаа нэг скаузер шүү дээ. Одоо Ливерпулийн уг ганц хүүхэд баг. Тэгэхээр одоо тэгээд нөө vice captain бас байгаа. Тэгээд наачаад ирээдүйн капитан авч үлдэн. Трентиг угаасаа Ливерпулийнх гэдгээр ингээ хүмүүстэй наач үлдчих байх гэд бас гэрийг хоош тавиад байгаа. Тэнгууд хүмүүс үгүй мөнгөний нөгөөд наагураа ямар ч үнээр хамаагүй авч үлдгээд. Тэгэл ер нь хамгийн том ярианы сэдв бол тэр л энэ. Бусдаар бол бүх юм үүдээ санах нэг сонссон. Керкес Мило шиг санах юм байна лээ. А тий. Зүүн хооч тий. Одоо номрын шиг одоо Борнмут тоглож байгаа. Тий. Дээрээс нөх юм. Та Робертсон чи яатсан ер нь л жоохон ер нь унт шүү дээ нөгөө сая форм нэлийн клуб байх болоод ер нь тэр нэг Шотландд 10 жилийн дарааг бол юу л нэг тийм бичсэн. Робертсон 15 байсан уу? Амар олон жилийн дарааг бол гэж байна. Сая Шотландыг бол игээд хоцсон байсан уу? Тэр Робертсон бүр тэгээд юу баг гарааны 11 байраа алдаад байгаа шүү дээ. энэ Цимикас гараад шүү дээ. Цимикас гараад. Цимикас гараад нэгүүт нөө товтлогоо авахгүй болчоод. Тэгээ хоёлаа сайн биш болчоо тэгээд оронд нь нэг хүн хайгаад. Тэгэл яг Робертсон бол яг миний карьерын жоохон ингээд оф форм байна. Гэхдээ би танарт харуулмаар бол нэрж ирнэ мэн гэл. Тэгээ баг бол яг цаагууранда ямар боломж байна гэл ажиллаа. Тэгээд Милошиг болохоор угаасаа PL тур шигтцэн одоо тоглогч. Тэгээд залуухан. Тэгээ собслаа угаасаа эйжент хийгээд наа. Аваад ирнэ. Нэг өнгөр болцсон хоёрт чинь болно. Тэгээ ер нь бол гайгүй опшн, нэлийн дээгүүр опшн. Угаасаа Керкес ч бас юу шүү дээ. Нэг Голланд юу яасан шүү дээ. Гарч ирсэн шүү дээ. Голланд тоглож. Алкмарт байсан баг. Тэгээд тэнцэнээс гарч ясаа Борнмут тэгээд тоглож байгаа. Тэгэхээр слот ч гэсэн ер нь бол өмнөх юмуд мэдчихэж болохоор ер нь харж иж магадгүй. Тийм ээ да. За нэг тиймэрхүү сонтой л байна да. Манай багаар. Өөрч бүх юм сайхан л байна. Вандайч ч дэвлэн мэлхтэй 34 готлоо. 4 болсон баха. Тэ? Тлээ яваа. Гэхдээ бол хамгаалагчд нь асуул тэгэл ер нь гайгүй дээ. Гайгүй шүү дээ. Тийм шүү дээ. Хамгаалагчд чинь юу манай чинь 38 тал тоглол. Тийм. За өөр пасс өгдөө тэгээд мөргөл юм бол. Ер нь бол гэхдээ хажуудаа нэг юм гүрдэг гүрдэг байлаа. Яг свипер болчихдог байхгүй. Тэгээд Конате чинь сайн юм чинь тэгээд. Тий. Болчихлоо. 2 жигүүрээ гайг болгочих болж юм биш үү? Тэгэл өөр ардан залаад яг өөр свипер болж үлдлээ. Хамгийн арын хүн болж угаас дандаа үлддэг. Тэгээд яг Вандайкийн хажууд нөгөө нэг юм агаарын тулаанд сайн ялдаг хамгаалагч байвал хамгийн өндөр статистиктэйгээд. Тэнгууд нөгөө нэг маш хай пресс хийгээд айл нэгэ цүлнэ. Тэнгууд тэрэн дээр дандаа ялдаг болчихсон. Тэнгууд Вандайк өөрөө хамгийн сүүлийн хамгаалагч бол үлддэг учраас хажуудлын хүн дандаа тэр юм дээр явдаг. Тэгээд тэр тулаанд хамгийн сайн хүн бай одоо ер нь бол мах хайдаг. Тэгээд энэ Канате бол яг тэр ролн дээр л сайн тоглож пасс сайтай. За өнөөдрийн дугаар өндөрлөх үү дээ. За тэгээд за ингээд хөлн бөгөөс ярьлаа гэж. Олон юм ярьлаа. Энэ дугаарын доотлолт бас өмнөх дугаар дээр YouTube дээр нөгөө нэг хугацаатай таймстамп хийсэн байгаа. Тэнгууд дугаараа за юу ярьсан бэ гэд ухрааж хоош үүсгэхэд бол амар. Тэнгууд за яг энэ хэсгийн за хөлн бүгийн хэсгийг сонсчод болий ч юм уу те. Зөвхөн за формулагийн талаар шинэ мэдээ ярьсан үзчихэд болий гэх юм бол доор нөгөө нэг бичлэгний хугацаан дээр энэ хэсэг тийм юм ярьж байгаа гэдэг таймстампууд нь байгаа. Тэгээд дөрөв хэлсэнчлэн Apple Podcast, Spotify, YouTube, Facebook. Тэгээд энэ дугаараа бас
хэсэгчлэн баг багаар хэсгүүдээр нь оруулах бодолтой байгаа. Тэгээ та бүхэн үзээ таалагдах юм бол түрүүний Закиг хэлсэн шиг ямар баг дэмжиж гин формула хөлбөмбөг сонь сайхан юу байна, юу яриулмаар байна. Юу сонсмоор байна. Тийм гоё комент бичээрэй. Бас бид нар ч гэсэн мэдмээр байна. Одоо формула нэрээ юу сонирхож чинь юу ярих талаар бас хэлэх бол бас. Өнөөдөр юу? Vegas Монголд хэдэн цагаас? Би нэрээ юу ярих гэж марцсан. Vegas уралдаан шүн болдог учраас бүх шөнөд нэг өдрийн наан болж байгаа. Яг тэлэр нөгөө цагийн зөрнөөс болоод одоо quali бол 5 дахь өдөр болно. Авши хагас өдөр тэнхийхээр хагас өдөр чи манахаар юу болчих бүтэн өдөр болчиход байгаа. Тэгэхээр дандаа нэг өдрийн өмнө болж байгаа. Монголд уу? Гэхдээ энэ ч гэсэн. Одоо шүн 3-аас тийм шүн болж байгаа. Шүү дээ. Окей. Тийм ээ. За тэгвэл Монголын цагаар тэр чинь өглөө 9 цаг болох юм биш үү? Тийм 3:48. Өглөө 10 цагт 10:30-аас 10:30-аас эхлэх юм байна. Тийм байгаа шүү. Айгу үзэх боломжтой цагаар гарах. Тийм ээ. Уралдаан Монголд бол ялангуяа. Тэмчээс үзээрэй. Тийм. Уралдаан яаж үзэх талаар бас юу байвал бичээрэй, хэлээрэй. Бид нар бас туслая. Хинт үү гэж үү? Тий. Комент бичвэл би бас комент бичээрэй. Бид нар хариулна шүү. Хууль бусаар pirate тэгээ нэг нүдээ ингээд нэг хаадаг юу хийж байгаа юм зааж өгч бас болно тэгээ. Яри. Уралдаан бол бүтцөөр 2 цагаас уралдах юм байна. Окей. Монголын цагаар Монголд өдөр 2 цагаас. За. Баярлалаа залуусаа. Баярлалаа. Сонсон баярлалаа. Тэгээд comment, like, share, subscribe. Bye.